Энгин хайраас сүү болон насгарч ижээ бүүвэн дуу болон цацарч хүй орчлон өнгө нэмж үргэлж ирсэн хөрсдөд мөртөө энэ миний амьдралаа. Энэ бол миний амьдрал. Энэ бол миний амьдрал. За энэ миний амьдрал юм да. Энэ миний амьдрал. Алдаж унахын тавиланд буруу мөртөө яваагүй идэл түмний үргэлжлэл асаж унтрахын орчлонд бурхан дээдсээсээ урваагүй энэ миний амьдралаа. Наран мандла өөрийн үнэхэн харанхойг яран гээгүүлэх алтан нарны дулаахан илж нэгэн өрхайлын хойморт аз жаргалыг тэн авчирлаа. Хүүхдийн инээд хөр цангинж халуун дулаан хайр бэлгсэн энэ өнөр өтгөн гэр бүл бол жүжигчин Батхойгийнх. За энэ ингээд миний гэр бүл, миний зулцгнууд, миний хань. Одоогоос нэлээд олон жил юм. Нэг өдөр тийм нэг сайхан өдөр байсан юм аа. Хоёр аав маань, хоёр ээж маань манай баруун гэрт тэр дөрөв уулзалдаал ээжний цай чанаад хоол бууз идээ тэгээд хоёр аав дундаа нэг юм тавьчихад нэг хүүрнэлдэд суусан. Тэр өдрөөс хойш даруй 20 жил болжээ. Миний том хүү Эзэнбат, Ууганбат, Эзэнбулаг, Эзэнтулаг гэдэг миний хотхон хүү. Би өөрөө айлын хамгийн бага нь тэгээд миний анхны хүү маань битэрийн анхны хүү маань том хүү маань хүү байсан. Тэгээд хоёр өвөө нь хоёулаа үдсэн. Тэгээс хоёр өвөө нь хоёулаа амиа тавьсан. Тэгээд нэг өвөө нэрийг өгсөн Эзэнбат гэж сонин санагдчихсэн тийм ингээд будаан тэгээ бид нар тэгээд янз бүрийн нэр хэн хэмжлээдээ зэв мэв ир бод янз бүрийн нэрнүүд ингээд тий чи зэв гэсэн. Тэгээд ингээд будаан тэгээ чинь аав бидэд хэлэхгүйгээр бичиж хийцээс тэр нэг гарч ирээд тэгэл сольчныг сандарсан шиг байгаа тийм. Эзэнбат за болоо. За ингээл болоо шүү гэл. Тэгэл миний хүүгийн Эзэнбат гэдэг нэр төрсөн. Тэгээд араас нь Ууганбат, Эзэнбулаг, Эзэнбулаг, Эзэнтулаг гэх тий аав нэрүүдийн өгсөн. Ууганбат 9 дугаар анги, Эзэнбулаг 4 дугаар анги. Тулгаа одоо цэцэрлэгт хүмүүждэг. Манай сайн машина сайн ундаг. Макуин тоолдог. Ядгатай маа. Манай эмбинг зүзгтэн. Миний гэр бүлийн хүний ах нь төрсөн ах нь Батбаатар гэдэг надтай жицүү ах нь концерт мастер хийдэг. Одоо хөгжимчин л да. Одоо төмсөн жолоо төгөлдөр орж хийж байгаа. Тэр найзтайгаа битэр чи хоёулаа хамт хөгжим тоглодог энэ тэнгээр явж надад бөмбөр тоглох сонирхолтой би. Тэгээ хоёулаа явдаг гэсэн. Тэгэл гэр орноо театрт хөгжимч хоёулаа өдрийн цай болоход гэрлүүгөө очино. Тэгэл 3 охин дүүнд гүйлдэг гэсэн байхгүй. Хоол хийгээрэй гэл тэгвэл. Тэр 3 охин дүүгийнх нь дундах нь. Тэгээ яг намайг 2 дугаар курст байж хахад манай хань соёл урлагийн их сургуульд оюутан болдیں۔ Тэгээ яг надад л захин үстэй Батбаатар маань ингээд за нөгөө манай солонгоо танаа сургуульд оюутан болоо очсон шүү гээл те. Тэгээ яг манай надад захичаа юм чи итгэж байгаа юм чинь ганц найздаа л одоо охин дүү өнөө нутагт очиж байгаа юм чигээ. Тэгээ нэг юм жинсэн хосолтой нэг шөвгөр гутламсан одоо миний охин шиг л төмөртэй гутламсан годгоолсон гутал байсан. Тэгээд таархан хой сайн уу найчир гээл. Снэкерс авч. Үс чинь хоол идэхгүй гээл. Дагуулаад зохиостой хорооны хоол идэлчээл. Тэгэл байдаг гэсэн. Аха дандаа ламби ахаа өстө. Одоо яагаад ахаа гэх хэлсэн бэ? Ахаа гэж. Тэгээд тэрнээс хойш 20 жил болсон байна. Тэгээ манай Эзэнбат том хүмүүс маань Доронтод төрсөн. Би энд байсан. Тэгэл газараас хөндөрөөл явцсан даа. Хүүтэй боллоо гэх.
Ер нь ярьдэн штэ банд дээр ээжтэй ярьдаг. Ер нь бол би тэгэл мөнгө төгөнгөл хэрэгтэй болгол ээжтэйгээ ярьчтэй. Тэгэл ярангууд аав нэг удаа над руу залгаал. Миний өхөө нэг мөнгө л хэрэгтэй болохоор залгах юм да гэл. Аав тэгээд тэгж ярьдээ. Тэгэл явах та тэгээд бандардаа ч ширэн тэгэл ээжтэйгээ ер нь жоохон дотн байдаг. Гэтэ аавд ер нь гэл яалч одоо нуулгүй хэлгээд бол хол байхад яг үндэ аавыг л санд юм билээ. Тэгэл аавынхаа мэрэгжлийн одоо ханаас аавтайгаа адилхан мэрэгчлэр сурж байгаа гэдэг утгаар ч юм уу ягаад ч юм уу тэр орчинд болохоор аавыгаа амар сандаг. Тэгэд аав минь ийм үед яаж исэн бол тэгж исэн болоо яадаг байсан бол аавыгаа л ер нь их санд юм даа. Тэгээ одоо ер нь бол яг манай байгаа өнөөдрийн байгаа амьдрал маань анханасаа эхлээд өнөөдөр бид тэр хоёр талаасаа аль нэгэн аав ээж ивэл дор биш тийм ээ. Өөснөөхөө хоёр талаасаа нэг чамдаантай ингээд нийлсэн гэж ярьдаг штэ. Тэгсэн л хоёр ихтэй. Хоёулаа оюутан багтаал хоёлаа анх тий. Хоёулаа юу ч мэдхгүй жоохон байж ахтаа суусан. Тэгээд ер нь бүх амьдралыг яг нойлоос нь ихсэн. 120 дэвтэр эмээгэндээ амьдарч исэн байхгүй дөнгөж сургуулаа төгсчөөд тэгээд 3 дугаар ороод руу нэг юу лээ байр хөслөх гээд явсаа тий хоёлаа. Биш. Тий. Ахихаа хармаа өрөөнд нэг түр амьдрахгаа явж байгаа байхгүй. Тэгээд нүүж явж байгаа нь юм хүүхдийн нэг Орсын нэг юм тэрэг гэдэг цэнхэр тий. Тэрэн дээр нэг хідэн хоёр гудс нэг телевизэр хивс жижиг хивс даа. Тэрийгэ түрээд нэг хүүхдийн тэрэгэн дээр түрээд 120-аас 3 дугаар оролцоо явж байгаа байхгүй. Тэгсэн чинь авир замд цагтаа зөксөв. Ялгаач харагдсан. Тэгэхэд нөгөө хүн танихгүй амьдыг нөгөө нэг хин таних хавдаа дөнгөж оюутан болчоод дөнгөж хүүхдийн тэрэгэн дотор хивснүүсийгээ явж байгаа юм. Тэгсэн чинь хивс зурагт тий одоо бодож хаад яг л хулгаач хэлсэн багталтай. Чи цагтаа зөксөгөөтэй аюу хөөрхөө. Зааш уурлаад байгаа юм гээд. Яг юу хаанаас юу авч явж байгаа юу гэсэн бэ өөрийнхөө юм аваад. Юу гэж байгаа нүү айл нүүж ин гэсэн. Тэгэл эхэлж ирсэн да хаяа. Тэгээд анх удаа анхны байр нь 44 тий 44-т хоёр өрөө байр аваад байлаа тий. Тэгэхэд аягүй их баярлалаа хоёлаа. Яг тэгэл яг тоглол Монгол тэгэл яг тэр мөнгөөрөө байр аваад тэгэл тустаа гараад аягүй гоё байсан. Тэгэхэд нэг л миний гэргээл манайх гал нөгөө. Тэгэд хариуцлага хүүхдүүд маань гараад ирэхэд тэгэл улам л тэгэл яг л нөгөө аав ээжийнхаа урд нь яг бид яаж та ихийн санаа өрийн санаа ууланд үзтээ уул байтгал байхгүй болд юм лээ л дээ. Одоо тэгэл хүүхдүүдтэй болохоор аав ээжийнхээ зовлонгийг ойлгосон л да. Ер нь мэдэрч яг ясан махаараа мэдэрч юм лээ дээ хүүхдүүдтэй санаа зовол. Тэгээ шүдийн үзүүлэхээр явахад би айж байгаа ш. Тэгэхээр яавч манай тэгэл яв. Энэ бас айлтаа тэгсэн хүүхдүүд шүдийг авахлахад л айж байгаа юм. Бараг л ер нь хүүхэд өвдөл тэгээд л аав ээжээс болон мэдтiin л ер нь өөрөө оронд нь өвдчихүүл яасан бол гэж. Юу гэдэг чинь ээж нь ингээд толгойг нээсэн чинь надад бүгж чинь ухаад юмсан бүгж аваад шидлээ гэж те. Тэр нь л үнэхээр л бодит үний юм билээ. I wish I had your parent wings. Had them last night in my dreams. I was chasing butterflies. Хүүхдийн тэргэнд багтах төдий өмчтэй. Айлын кармоороос сэлгэн нүүж явсан гэр бүлийн хоёр өнөөдөр 4 сайхан хүүхдийн эцэг их болжээ. Манай хэмээн нэрлэх гал голомтой бадрааж. Миний хэмээн ивэлэх анхны үрийнхээ зулайг үнэрлэж алсан тэр мөч дэнсэлхийн аргагүй үнцэнтэй. Өрх гэрийн үнцэн болсон үрсээ өвдөхт нь өмнөөс нь өвдөж, бүдрэгт нь өрсөж бүхийх эцэг эхийн хайр бас хариуцлага ямар агуу мөртлөө жаргалтай байдгийг ам би одоо мэдрэн байна. Гэрийн жавар үргэн бүжигнах хүүхдүүдийнхээ гинэн өхөөрдөм зүггүйтлийг харж суухад тэртээ олон жилийн асад хоцорсон сахилгагүй бяцхан амбинууд нүдэнд харагдана. Дэрсхэн 4 ахтай айлын баг хүүгийн аав ээжтэй эрхэлж өссөн үе дурсахад дэндүү жаргалтай.
мандсан одоо бас 37-8 жилийн өмнө Дорнот аймгийн театр дээр яг ингэж мандсан байх гэж бодож байна л да. Би нааш их яарж ирлээ сая ягаад ч юм хүүхэд насны дурсамж дүр зураг тэр чигээрээ яг өнгөтөр үлдсэн байдаг. Тэрийг саналаа л да. Тэр зураг одоо яг санагдаж байна. Би 5 хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Миний аав Дорнот аймгийн театрт яг галчаас нь эхлээд насаараа гэж хэлж болно доо. Театрт ажилласан байдаг. Би нэг дурсамжийг маш их санаж байна л да. Өглөө эрт аав ажилдаа явахдаа намайг ажилдаа авч явна. Ах нар эгч нар бүгдээ хичээлдээ сургуульдаа яваад ээж ажилдаа. Тэгээд аав намайг би үлдээд намайг яагаас ирээдгүй байсан юм болоо гэж би одоо бодоод уг нь аавах нь ажлын цаг боллоо миний хөө босороо хувцас өмсөрөө явъя гэж сэрэх ёстой байтал сэрээдэггүй. Тэгээд би өөрөө сэрчээд хүнслийнхаа завсраар ингээд аавгаа хардаг байхгүй. Би нөгөө хамгийн бага нь эрх өссөн аав чирхэ дунд нь унтдаг. Тэгээд ингээд хүнслийнхаа завсраар ингээд харангууд аав яг ингээд танхиад татаа зоохон хажаа сууж идэг байхгүй. Намайг хүлээгээд харсан ч хараагүй юм шиг. Тэгэхээр ингээд харж байгаа би өөрийнхөө цамцынхаа дотор энэ хөвмтэй мак өмсдөг торгон мак тэрийг ингээд аваад аавд мэддэхгүйгээр мэдж л байгаа л да аав. Тэгэл мэдэхгүй л гэж би итгэдэг. Тэгээ өмсөөл сэмэрхэн өмдөө өмсөөл хүнжил дотроос сэмэрхэн өмсөөл гэмтгэ хүнжлээс гараад ирдэг байхгүй. Аав явах уу гэж босоод ирдэг байхгүй. Тэнгүүд л аав нэг баярлдаг. Ямар мундаг юм бэ миний хүч ийм хувцас өмссөн байсан юм аав нь мэдээгүй штэ гэж. Би нэг 4 тэл байсан юм шиг байна. Тэгэл босно аав ээж надад нэг аяхтай будаан дээр сахар игээд тавьчихсан байдэн тэрийг айгүй хурдан идээд тэгээд мянган дугуйгаа асааж аваад аавын ард суугаад аавгаа тэрвээл тэгэл явна да. Аав намайг маш их эрхлүүлж өсгсөндөө дураар нь дандаа миний хүссэн болгоныг хийж тэгэхэд яг хамгийн гол нь энд би юу хэлэх гээд байна гэхээр өнөөдөр би өөрөө 3 хүүтэй нэг охинтой. Тэгэхэд эрхлүүлдэ гэхэд миний дээдлийн 3 ах их дэрсгэн миний дээдлийн 2 болохоор тэгээ хуучин говсоод нь дандаа надад ирдэг. Тэгэл аав тэгдэг байсан. Наваг ичж байгааг мэдж ин л да ангийнхан маань нэг 9 сарын 1-нд бүгдээрээ шинэ говц өмсөөл явбал би нөгөө ахын цүнхийг өрөөл ахын формыг өмсөөл тэр үе чинь бидний цагаан даав яалцгал шинээр хийж өгөндөө захын тэгээд овчилчдаг. Тэгээд хуучин гасток юмдын зүгэл ингээд хичээлдээ явдаг байсан. Ичж байгааг мэдчихэл аав надад хэлдэг юм л да. Минийхөө хэртэй хувцастай явснаас уранхаа хуучин шинэ хувцастай хэрэггүй хувцастай явсан илүү байдгийн штэ гэх тэгээд би ойлгодог намайг л одоо шинэ хувцас авч өгөхгүй тэгж байгаа юм болов уу гэд. Юм болгоны дандаа эргэцүүлж бодуулах гэж тэгж байдаг байж тээ. Тэгэл аавгаа яагаад ч их санддаг. Тэр мянган дугуун дээр суугаад театр орох нэг километр гаруй хугацаанд байд юм л. Аавын үнэр их гоё штэ. Ер нь одоо ч мартагддаг би аавын үнэрийг санддаг. Тэгээ мянган дугууных нь утааны үнэртэй. Тэгээд аавын үнэр нийлээд ер нь нэг тийм нэг аавын вэг араас нь тэрвэл тэр үе миний нэг хамгийн гоё мөч байж яг энэ амьдралд минь хүмүүстэй амьдралд гэд хэлж болно доо. Залгуулах залгаас нь тэр мянган дугуун дээр би театр хоёрын хооронд явж ийжтэй гэж бодогдгийг. Хүүхдээс маань тэгж хэлж эргээд бодоход аав маань тэр мянган дугуугаар тэр хооронд намайг энэ урлагийн замд хүрэх гээд 4 жил намайг авч явж ийжтэй. Цэцэрлэгт оруулсан болвол яах байсан юм бол хүүхэд насаасаа эхлээд тэр жүжигчдийн сургуульд тэгэл тэр Алтан ай гэж ямар гоё жүжиг байла баатруудтай Шараа голын 3 хаан гэл маш том жүжигүүдийг хараад Сэлэн бамба тийм ингээд хүүхд тэрнээс эхэлдэм байнал хоц. Дайрал хийгээсээр байгаа баган гэвэл муухай шүү. Баган шүдэр дагаад устаач хөл муухай шүү. Хөдбөн алхаж байж хэтэнгээ чир муухай шүү. Хэтэрхээрэн мэд
Ер нь тэгэл дорж ихсэн шиг байгаа юм л да. Үг чэйлчдэг. Нөгөө жүжиг өдрөө баян шарууд хийж байгаа чинь тэр чийд чэйжлэгээ үг чинь чэйлчихэд. Тэгээ байрныхаа хүүхдүүдэд тэр үг текстээр харьцаж тэрэндээ хүүхдүүд дуртай манайхан цугладаг, манай гэрт цугладаг, тоглодог, хойдолтой саадтай хажуудаа стадионтой урдаа хэрлэнгийн хөө, бургастай хэрлэнгийн хөө тэн дээр чи яг л бод. Үхэ Сибур тоглоод байсан мөртөө чөтгөр мөтгөрж намайг айдуудахтай яадаг юм. Охоо, чим нуурдж байна уу? Тэгвэл чи хожигч юм байна. Ичиг. Нэрэн чигээ. Аав нэг салийн төвөргөнд заяах лавга хантаар тоглолт хийдэг үед жагдаг их яг голын нүүрнээс 2 дугаар игнэнд голд нь аав цоодол гаргаад бүтэн 6 номер тоглодог. Би ер нь голлох шахуу тоглодог л доо. Тоглосон номер л да. Тэгээд заяах тоглолтын дараа аавыг өрөөнд оруулаад суулгаад тэгээд би бодгоо арилгачаал орж ирэл бахархуулах гээд орж исэн юм л да. Аав ямар тоглолт таалагдсан уу гэж тэгсэн чинь миний хүү тоглосон уу гэж тэгсэн байхгүй. Нэх гомдож үлээ. Яагаад тэгж хийсэн юм бол доо надад. Тэгээд дараа нь гэрлөө харж байхдаа хэлж байгаа юм. Миний хүү олонтойгоо яваарай гэж. Тэгэд тэгж их намайг даруулгацсан байгаа юм. Дараа нь бодоход. Би тэр үедээ эмэгтэй хүн энтний хувцс өмсөж тоглодог болоо таниагүй байна даа гэж бодож исэн. Таньчаад тэгэд даруулгацсан юм байлээ. Түргэн очоод үнсүүлмээр санагдах юм. Аав нь хүүгээ мянган дугуйнд сундлаад урлагийн их замын ихэд өдөж өгчээ. Тэр л хуучирч муудсан мянган дугуй өсөн буурал аав хоёр нь бодолд хургасан уйтгарыг үргээж босон сух өвдөлтийг мартагнуулах инээд хэмэх ид шидийг эзэгнэгч болгох их үйлсийн хөтчин байсан билээ. Үйл бүтээх эр хүн болсноо баталж эх орноо хамгаалах эр цэрэг болсноо мэдрэх шиг багтал үгүй. Аав ээжтэй зэмлүүлж үзээгүй дэггүй хүү. Цэрэг тэрээд олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алхаж гэрээ санах завгүй жавхаатаа өнгөрөөсөн идэр нас даанч сайхан. 10 жилийн сургуулиа төгсөөд цэрэгт татагдсан залуу хүү амби салааныхаа үл мэдэгдэгчдийнхээ дэргэд эрдэм номтойд тооцогдно. Нэгэндээ ирсэн захиаг буруу дуудаж өгөн төрөх гүйддэг жижигхэн бор цэрэг салаан даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж гинэ. Зэрэгцэн зогсоход мөр жадсуу хөл 50 алхахад нас үеийн олон эрстэй нөхөрлөн алба хаасан он жилүүд түнд хүнтэй хэрхэн нөхөрлөж чаддгийн жишээг бэлхэн бэлчилдэг. Үнэхээр олон найз нөхөдтойдөө амби үргэлж бахархдаг. Ээж аавынхаа өрөөс гараад шууд эх орны өвөрт орсон газар да. Олон сайхан аавын хөвгүүдийн уушгийг тэлсэн зовлон тайрхан гэдэг хайрхан дээр би гарч ирээд байж юм л да. Одоогоос 26 жилийн өмнө энэ рүү такси гүгэл гарч ирсэн бол одоо тэгээд алхаж гарахад хэцүү болсон байна. Тэгэд айсандаа 18 настай байж тэгэл 10 дугаар анги төгсөөд би нэг гадаадын тэмс юм аваад явах маягтай болцсон байсан юм аа. Тэгсэн манай ангичээрээс ахлахгүй хүүхдүүд байсан. Тэгээд манай ангийн хэдэн хөвгүүд өсөө авахлаа хөрөөд ирэхгүй. 87 оны төгсөлчүүд тэг чинь ингээд ирээ масглаад хээрийн хувцс өмсөд цагаан шанхаа өмсөд брейк үжгэлдэг байсан юм билээ. Тэр хувцастайгаа тэгээд өсөө авахлж ирээд тэгээд
анги дээр л гоё юм яриад цэрэг яриад авчаархтай 30 сумтай АК-тай. Тэгэл хилээ манна гээл. Миний нүдэнд шууд хил харагдаад тэнд ингээл тэгэл нөгөө үдсэн киноноо тэр Тихий застав гэдэг киноос үдсэн байсан. Тэр үе санагдаад тэр манай анги хөвгүүд манай анги октод бүгдэрийн тийм бишрэх харцаар хараад нэг тийм эр хүн болцгаацсан. Тэрийг ерөөсөн манай хотод цуглахтаа дандаа тэрийг ярьдаг байхгүй. Би тэгэл дураараа хүн явах. Гарч гүгэл хажуудлын өсчөнд үсээ ахуулчаал ороод ирсэн. Яас би цэрэгт явна. Хөөе чи тэнэсээс явсан. Гүүг би цэрэгт явна. Хилээ манай эх орны хүү болчлоо би одоо гэл. Бид нэр одоо ээж аавын хүү ш эх орны хүү мүү гэл. Тим 10-ыг бид нар яг тийм байсан. Тэгэл би цэрэгт ирсэн. Тэгэл ирсэн газар манай энэ. Нэг мисэл нэг дэр гэл ингээл бөмбөр дууралгах шиг. Сэрэл хасны нөгөө цэрэгч бүгдээр ингээд хоцсомсол божигнж байна гэл. Би ч хоёр давхрын орон дээрээс ивэл өсөрч байхад өмдөө өмсөл цамцаа өмсөг бол бүгд гэл гараад дуусчих юм байгаа. Тэгсэн чинь нөгөөч та гараачаал гээд нэг нөхөр яваал болтой юм бас ядуу юм аа тэр хатах гэл. Тэгэл нөгөө гармуучтай гутал руу төрөг орох нэг чи яасан мэдгүй нэг хүн харахын эцгүй юм л хөвдөг хүрдэг юуг өмсөөл малгай нэг юм тавиад гарлаа. Яг өдрөө ингээд гарсан чинь ингээд ганцхан нэг 25 лааны шахуу нэг бүдэг гэрэл тэгээд казармын урд ингээд 3-4 салаа цэрэг ингээд жагсаацсан байж юм л да. Тэгээд би хаан згшаа мэдгүй чи альд салаа альд засыг мэдгүй юм чинь тэр чинь нэг барилгын цэрэг 40-40-өөр байдаг гэсэн. Тэгээд би ийш нэг юуцны харанхуур ороод бицчлээ. Тэгээд харанхуугаар ингээд байжгаад тэр хавар жоохон мөрж яцуу цэргийн ажил очиод одоо жоохон цаашаа зогстой гэсэн цаашаа болж байна. Тэгээд ороо зогсчихлаа. Тэгээд чинь салаа орлогч нь болтой юм аа. Дээд оны нөхөр байна шүү. Харахаас л ийм модон ийм самбартай юм гаргаж ирээд нэр сумшаал хэллээ шүү. Тоо хийж ийл дээ нэр. Казак юм аа тэр нөгөө салаа орлогч маань. Ер улаад төмөр хаан, өвөр хаан гэдэг ингээд хин гэж байгаа болоод тэгээд шоогцсон нөгөө. Тэгээд нөгөө би гэж хүмүүс би одоо батал гэх юм мэдэхгүй өнгөчхөө гэж санаад байж нэр хардаггүй. Яас юм бол доо гэж байсан чинь тетраар тоол гэдэг чинь. Айгу хурдан ярих юм аа тэр маань. Тетраар тоол гэдэг. Гэлэгээр нэгэл нөгөө гэцүү үгийг хэлээл нэг тийм илүү гараад байна гэл ирээд шүү. Би бодлоо за би л юм байна да гэж. Дахиад төмөр хаан гэж дахиад унших. Гаал страгаар тоол гэх тэгээд ингэж үсээ. Наваа танилцлаа да тэр хэд миний өмнө хэд хонцсон байсан шүү аа тэр зэрэгүүд. Өө энэ мүү байсан үс дахиад нэг зоглоо шүү. Тэгээд зурлаад. Гэл зурлаад. Тэгсэн чи энд нэг тийм туслаа наатаа нааш явуул. Нэг захиулаад бүх сайхан нойр сэргээл тэгэл очиод тэгээ шууд бас жагсаал руу орж жагсаалд орж ирлээ. Очиод нөгөө дууцсан салаар нь очиод жагсаал руу яваад орсон чинь энэ нэрэ армийн жагсаалд орж ирлээ гэд. Тэгээ захиулаад. Тэгэл амьдрал ерөөсө бүтэн эргээд ихсэн л дээ. Цэргийн нөхрөл ер нь хамгийн сайхан нөхрөл юм байна. Цэргийн баяраар би одоо холбоо барьдаг хэд тэгэл холбоо барьдаг. Нэг яг баяр хүргэсэн болдог. Гэр бүлтэйгээ хань хилтэй хүүхдүүдээ амралтаар хөдөө аймаг орон нутагт явж байгаад ингэхээр нөгөө цэрэг бид нар ч нөгөө полит милитер ингээд ярьдаг юм аа. Бид нар цэрэг тавд байсан, ингэдэг байсан, мэтэр зоолж байсан, энэ юм байсан, ингэдэг байсан гэдэг. Тэгээд цэргийн найз таарахаар айгүй сонирмож бүр тосны хамаатнууд ч сүйд болоод байгаагаад илгээл тийм сайхан байд юм да. Цэргийн нөхрөл хамгийн сайхан нөхрөл дөө. Урлаг хэмээх урт замын уг суурь нь энэ оюутан театрын тайз. Уран бүтээлийн их харгууд мэндэлж өөрөө зассан энэ тайзнаа тавигдах жүжиг бүрт гар өргөн оролцож байсан зоригтойч гэмээр жавхаатай үе тэрээр дурсан. Өдөлж, өндийж, эрийн цент хурч жигүүр дэлгэн нисгэд дэмэлсэн оюутан цаг сэтгэлд дэндүү татна. Би энэ оюутны театрыг нэг шатаачангаа алдсан шүү дээ. Манай дипломын нэг жүжиг болоод би Шиллерийн дээрэмчид жүжигийн Франц Борт тоглож ирсэн. Тэгээ сүртэй болох гэнэ багш байхгүй бид нар шилдэг дүрийн уралдаан болоод 3 сарын 27-нд миний төрсөн өдрөө тэр уралдаан жил болгон манай сургууль зохиогддог. Тэгэхэд бид нэр тэр уралдаанд ороход би тэр Франц Борт тоглоод бамбартаа орох хэрэгтэй гээл манай хөслөө найруулагч байсан. Тэгээ бамбараа яах вэ гэсэн чинь салиархын модонд ингээд даавуу хийж байгаа салиархын дүрээ шатаагаад тэгэл орчих гээд. Урд нь нэг удаа тийм бамбараа асааж явж үзээгүй байхгүй.
Яг тэр шалгалтын дээр зэрэл нэг оюутнууд дүүрсэн. Тэгээд би яг тэр булгаас гардыг. Тэр нөгөө нэг асаасаа гэл тэнд ингээл нөгөөд чинь асахтаа ингээл дүүлцэн том гал астдаг юм аа. Тэгээ юу бамбарч нөгөө олимпийн бамбар шиг жижигхэн барил төсөөлж исэн чинь яг шалгалтын дээр асаасан чи тэр чинь нүлэнгийн юм гал. Тэгээд асаасан юм чи явахаас өөр арга байхгүй. Энд хөгжим явцсан гэрэл өгцөн. Тэгэл явлаа шүү дээ. Энэ талыг ийш нь хөөдрүүлээд эндээс нь ийш нь миний явсан газраас хүмүүс хөөдраад тэгэл энэ дээр гарч ирээд энд унтраах зориултын том савтай устай хүн бэлэн байсан. Тэр маань тэр галнаасаа зогтаагаад аваачаа гэж авахгүй харахгүй. Тэгээд тэр дөгөө өөрөө шидэж унтраад ирсэн. Тэр алдагдаж шидэгдсэн бол тэгээ шатгал байсан баг л та. Тим рисктэй ажил хийж илаа. Тэр чатраа шатаасан бол одоо яанаа л гэсэн. Анчаар мод гэдэг тим итэг судалбар хийсэн. Тэр анчаар мод бол ингээл халаа тэгээд ингээл хамгийн гойж байж байгаа хүн өртөө тэргээр ингээд дамжуулаад үзүүлсэн тэр модны төрх байдлыг үл дажио гаргасан юм л да. Тэгэхээр энэ бол тухайн үеийн тийм нарийн мэдрэмжтэй фантастик хүүхд болох нь ойлгож ирсэн. Тэгэл энэ ингээд авсан. Тэрийн ч одоо ингээд гарч байна да. Одоо орон түмний нийттэй жүжигчин болсон байх шүү дээ. Ер нь амби бол тайзан дээр гараад ирэхлээр тайзыг дүүргэж тоглож чаддаг ийм жүжигчин. Би бас Оросын театруудын жишээг мэднэ. Манай дараамын театрынхан театрч адилхан шүү дээ. Одоо тэр Лувсангой, Байдиггой эднэр гэл амьдралдаа нэг хэний ч нүдэнд өртгөөргүй нэг тийм бүх төр өвгчүүлэл коридороор алхаж ил явдаг. Тайзан дээр гараад ирэхээр л одоо жавхалзаал тайз дүүргээд ирдэг. Тэр биеэр дүүрдэг юм байна л да. Хамгийн гол нь тэр сэтгэлийн тээш тэр дүрдээ орох чадвар, тэр дүрээ эзэмдэх, өөрийгөө эзэмдэж тэр дүрээ амьдрах чадвар жүжигчин хүн тайзыг дүүргдэг гэж ингэж боддог. Энэ талдаа бол манай амби бол гайхамшигтай жүжигчин гэж би шаваараа бахархдаг. Тэгэл оюутан байх чинь кино манайхаа орж ирэл манай ангийнхныг хараад ер нь пороб өгөхөд харж байгаа л ер нь жоохон болохгүй тэр нэг орон шаран тэгэл тийм ээ цэрэг зураг янз бүрийн тиймэрхүү ингээд харж тэр хамгийн ард би хамгийн ард цаадаг гэсэн. Чи босоод босоо. Чи кино өдөр дээр маргааш хөдөн цагаас очаарай гэдэг. Аа гэхэд хойшортой болж ирсэн чинь. Тэгэл манай бөөд би очлоо гэхэд надад хамт нэлээд хэдэн очив шүү дээ. Гохын царайлаад бүгдээр очиад чи хоод ичээд зурганд ордог байсан. Тэгээд Black and White гэдэг нэвтрүүлэг том толгой жижиг толгой хоёр хийдэг байсан юм л да. Аль байж байгаа гадаа UB-ийн машин хөрөөд ирсэн байл. Гараад ирсэн байл нэг ийм ямар ингэмээр байна гээл. Тэгэл завсраар нь хичээлийнхаа завсраар тийм юмуд хийдэг байсан л да. Тэр маань хүмүүст аягаасаа хүрдэг байсан. Мөрөөдөлтэй хүн хамгийн баян байдаг. Тэртээ 80-аад онд Дорнод аймгийн театрын тайзнаа тавигдсан нэгэн жүжигт туслах дүр бүтээж байсан хүүгийн сэтгэлд ассан дүл 30 жилийн турш бадамлсаар найрын ширээний ууц мюзикл болон дүрлцлээ. Тайзнаас дэлгэцнээс олонд танигдсан энэ сайхан зохиолыг дэлхийд гайхагдсан мюзикл хэлбэрт хувиргаж 3 давхар нүсэр тайзнаас үзэгчдэд хүргэж урлагт дутуу үлдсэн орон зайг нөхсөн жүжигчин амбигийн хөдөлмөрийг бахадмаар. Найрын ширээний ууц гээд жүжиг зохиол мегмаргууд тэр хоёр ингээд яаж гаргасан байна л да. Тэгэд өөрөө жүжиг тавиад одоо ардын жишээ хан төмрөгөө мегмар нарангой хоёр тэргээр чинь ингэж гарч ирж тэгэд үзэг ингээд гарч ирснийг манай Доронт аймаг одоо Маамхүү найруулагч байж байна. Маамхүү найруулагч Доронт аймагт хөгжим дараам болгож тавьсан байхгүй. Тэнгүүд орсон байгаа ч би тэнд байжсэн гүн жоохон хүүхэд яамны тэндээс харж хат маш их баярлж ирсэн байхгүй. Оркестр амьд оркестр суугаад тэгээд хөгжим дараам болгоод тоглоод Доронт аймаг оркестртэй юм чинь одоо ч байж байгаа оркестр. Тэгээд тэнгүүд тэнд маш их баярлаад тэнд манай алдартай жүжигчин Бароноогоо Дамин Сурангой хоёр нөгөө самданд орж хоёр тоглоод тэгээд Доронтынхан бүр домог болгоцсон хөдөө барид хэд тоглосон тоглоод тэр театрын жилийн орлогыг хийждэг байсан зөвхөн тэр жүжигээр хөгжим драмаар найрын ширээний ууцаар
Тэгээд Клүүсэндээ хамт тоглодог байж Масахны нөгөө жүжигч нь яг тэр самдан дорж хоёрын хэсгийг Клүүсэнд өөснөө зогсож үздэг байсан байхгүй. Бид нар ч гэсэн ингээд би тайзан дээр аавах юм туслаад ингээд байж хатаач үздэг байсан. Тэгэл би нацамаа гараад энэ говийн зэрэглээг харслаг. Би урд нь тийм ийсний жүжигний яг анхдагч нь гэдгийг мэдэхгүй л байсан байхгүй. Тэгсэн чинь эргэж ирээд өөрөө энд Улаанбаатарт нарийн ширээний уулзыг кино болгосон. Одоо кино байдаг. Тэ? Тэр кино хийцэн байжсэн. Тэгээд ингээд хөгжим жүжиг драмаар тоглолцсон. Хөгжим драм болгоцсон. Кино болгоцсон. Одоо юу хэрэгтэй гэхээр би нэгэн л энд ийм чинь миний мөрөөдөл байсан байхгүй нэг өнөөдөр л явдаг гэсэн. Энийг мюзикл болгоё. Тэгээд сая өнгөрсөн жил нарийн ширээний уулзыг мюзикл болголоо. Хонгорын чийгсэн бас хэлэг үгийн цорай тулан дамжуулж Анзаараад байгаа 3 давхар театр гэж ярьдаг бид нар сонссон. 3 давхар театрыг бол хүмүүс үзээгүй байсан. Тэгээ би соёлын төвөргөнд 3 давхар театр хийлгэсэн. Би Эрдэнэ зааныгаа ураад Эрдэнэ заа маань надтай хамт битээ би мөрөдж исэн самдандаа тоглож дорждоо Эрдэнэ зааныгаа урьж гол нь Эрдэнэ заа маань Гандуур багшийн шавна. Энэ хэлдэг хангавал болохоос өмнө энэ хэлдэг хоноо аваад эрдгэн нутгаруугаа боц. Маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 давхар тайзтай нарийн ширээний уулзыг мюзикл болгож тоглож ингэсэндээ би маш их баяртай байдیں۔ Тэгээд энийг өшөө гой засаж цаашаа ингэ зүртэл бол энийг өшөө цаашаа одоо юу болох. Энэ бол Монголын сонгодог юм аа гэж л хэлэх гээд байна. Тэгж батлуулах гээд байгаа юм л да. Үзэгчтэл батлана ш тэрийг тий. Энэ алтан медалт нэг л харагдаж өгөхгүй оргоод авч юу гэдэг. Йоо. Араа гоцнод руугаа гүгээ явсан гэж байхгүй. Үгүй юм онноос хадаад тухтаж сэтгэж тэлэх утгыг цааваа байхгүй. Юу дөрцөн байгаа юм байсан бол юу гэж хэлэх байсан бол Амаанхуугаа хэлэхдээ биднийг яхаа урамшуулжлаа. Алтан медальтай хуцгээл тоглоод идэг. Тэгтэл би өнөөдөр алтан медальтай хуцаа амьдаар би харлаа гэж байгаа байхгүй. Хуц маань гарч ирээд эм хоньноотойгоо салхаас шигээл тэр чин дуулж хуйлаад эмгэн л дарамтуураг явагдаад. Тэгээд 30 жилийн дараа тоглоход инээхүү гэдээсэн байхгүй. Эхлээд эн чинь маш их юм хэрэгцээ. Би маш их мэрэгсэлтэй тулгарсан. Яг тэгвэл өнөөдөр инээхүү. Алтан медальтай өртөө царна. Олдож болох шүү. Чи яаж явах гэсэн? Арай гадаадаас судалдаж авчих гэж байгаа юм биш үү? Хөө яадаг гэж дарах мэн. 30 жилийн дараа тоглоход өнөөдөр инээсэн байхгүй. Хэдэн хоньнд яасан юм дорч. Чи дахиад судлаа хэлэх гээд байна. Яадаг гэж дорч хэдэн хоньнд байж магадгүй гэж боддогдоод байна л да. Бодогдож тал бодогдоод. Тэрэнд их баярлсан. Тэгээд яг л тэр хэвээрэн тоо. Ерөөсөө өөрчилж болохгүй юм байл. Бид нар өөрчлөөд ингээд үгийн өөрчлөлт ингээ ихээр. Тэгээ өнөөдөр яг өнөөдөр очин татаад яаж ихээр хуцаахаар явхад уцаар дуучих шүү дээ. Нэг хуцаа аваад ирэл гэдэг чинь үстэй. Эсвэл энэ гараад энэ юуны цав идрэг хүмүүс сонирн биш байхгүй юу. Тэгтэл яг байгаагаар нь яг тэр он жилдээ яг тэр тэгэхээр өөрчилж болохгүй нэгсэн тэр сонгодог л гээд байгаа юм штэ. Тэ? Тэгээд өнөөдөр 40 гарцсан хүмүүс манай зэрэл дотор тэр үгийг өчөөд хөөе. Энэ 30-ны мах чи идэж болдгоо байсан юм уу? Би асуусныг би сонссон. Тэгэхээр хэрэгтэй л байгаа байхгүй тий. Гэвч одоо энэ үлцэн хэдэн яах вэ? Хүүгээ гацаргийн яаж урлаг тэр дундаа хошин урлаг. Арт түмний дотнчлон нэрлэлдгээр амби химэх жүжигчний гол тодот хогчно. Хошин урлагийг амбигүйгээр харин жүжигчин амби амьдралаа тайцгүйгээр төсөөлж чадахгүй. Алиалагчин дүрд хувирч тайзнаа гарсан анхны үзүүлбэр нь амжилтгүй болж урам хугарч суусан цагаа дурсахад хөвгчлээ. Цагаа олсон урам бурмаас илүү амттай байдаг. Урлагт дөнгөж соёолон байгаа нял хургамлыг гიშгэгдэн өнгөгдөхөөс аварсан урмын үгийг найруулагч Бадрууган агсан соргог мэдэрч хэлж байсныг одоо ч мартдаггүй юм. Дүү минь чи хизээ нэгэн цагт мундаг жүжигчин болно хэмээх тэрэл сайхан үгсийн биеллийг тэрээр биеэрээ үзүүлж явна.
дээрээ тоглоход их дулаахан байдгийг. Одоо ч тоглоно, өшөөч олон жил тоглоно. Энэ тайзан дээрээ ирэх болгонд бид нар өргөж дотроо ингээд тайз бидний одоо яг гол лаборатори юм чинь. Энэ дүүрэн зэрэгтэлтэйгээ харьцдаг яг гол энэ шугам. За, наад сүлд бөө хийлэн болгоно. Наадаа зүгээр хасаг. Яаж юм бэ цагаан өдөө улаан минь яаж. Хашийн урлагийн миний анхны тоглолт гэхээр өнгөтийн нэт 5. Өнгөтийн нэт 1 2 3 4 гээл 5 гэхэд бид нар төгссөн байсан. Тэгэхэд Улжих хүүслээ хоёр маань анх урьж тоглооч гэл. За тэгээд аав минь би тийхэд ангив та хоёр минь сайн сууж байгаа үстэй. Би хадуу газар манд болсон шүү дээ. Шүн тийм үү шошон газар манд авч чинь. Хадуу манаа түмч чон гадар дөрөж. Бүх амьдрал маань энэ толботой ерөөсөө бидний амьдрал анх бидний айн жилтэйгээ танилцсан, үерхсэн тэгэл бүгдээрээ гэр бүлгүй байсан тэгэл оюутан байхдаа нийлцгээл зан зангаа авцгаасан гар нийсэн тийм нэг 10 хэдхэн л хүмүүс юм да. За минийхөө ээжийнхээ өрөөнд орно мэт үү? Хоёул ээжийнхээ өрөөнд орно. Тэгээд дөрөөнөөс хойш ингэ. Тэгээд энд бид нар хэд дүүргэснийг би таашгүй төр хийсэн. Тэгээд нэр нэг зэрэл маань хэд вүлээ, солийн дүүргэний зэрэл хэд вүлээ, хэдэн жил тогссон байлаа. Тэгэхээр чи нэг зэрэлд хэдэн хүн ирэх вүлээ гэлээ. Тэгж гоё хүндэтгэж биднийг үзэж өнөөдрийг хүрсэн. Цаашаа ч үдсээр байгаа. Тарган сайхан уу? Тарган сайхан дөрөв шахаа шихүр. Монгол цоо. Мэдээ Чайна. Одоо амби нөгөө төхөр ингээл гараад ирвэл болохгүй шүү дээ. Миний хувьд тийм учраас амби шал өөр болж өөр жанраар тоглож. Тэгтээ элгийн гөшөн. Манайхан ярьдаг байхгүй манай тоо бидний Эрдэнэ зам юмсэ манай ингээл үрлээ боё бид нэг нийлж ярьдаг байхгүй манай аль ярьж хэдүүлээ нэг элэг гөшөө минэд л хэрэгтэй байна гэл. Одоо хэдэн 7 хоногийн дараа тоглох гэж хэл тэгдэг байхгүй. Элэг гөшөө гэж байгаа байхгүй. Элэг гөшөө гэдэг чинь юу гэсэн юм бэ? Тэг чин манай 3 мондог байна штэ. Заяах, соох, бачгаах 3. Тэр 3 бол гуруулхнаа гараал тийм үстэй. Гуруулхнаа гараал учиргүй 3 толгой гээд бидэрт үзэх гэж алцдаг байсан байхгүй. Хараа чамаа тэгж байгаа л ингээд хараад үзээ тэр бялтаасын хамгийн саатлыг мухраас ингээд хүний мөр олон хүний мөр толгойн дээр завсраа ингээд хараад ингээд инегээл те. Тийм гоё юусыг л тэгээд тэр хүмүүстэйгээ хамт ингээд яхаар гоё юм бол да тэр чинь хүний бас бидний мөрөөдөл биелж байгаа байхгүй. Мөрөөдөл юм да. Аваа намайг нэг сайн харчихлаа. Надад тэр гонхаад ах өндөр нөрөө байх байгаа. Тийм юм чи ямар юм бэ? Бадрон битэрт салиа өөрөөсөө өгчөөд. Тэг гол үгэн тэр байсан байхгүй. Таяр нэг өдрийн алиалагчтай ингээд дийдэлтэн тоглоод алиалагч та нарт ингэх цаг ирнэ гэд. Яа гэл битэрсэн. Тэгжихэд Азтай Бадар ч ингээд мандаг тэмц улдаан болдог гэсэн нэ. Тэгэхэд дүн гаргах гээд тэ шинэ юу тэрөөгөө зэрэгдэлтэй тэр гаал ингээд хинэн жоох тийм хамтгууд ингэж уралдсан байжсэн. Тэгжихэд яг нэг сүгчдийг дүн гаргах хооронд нохоотойгоо алиалагч нар гарч яанагаа тоглосон байхгүй. Тэгээд шүүгч дотор яж чад Бадруу онгоо байсан. Тэгээд тэрний дараа хайр санаж ирэх санхаараа тэмдэг. Одоо манай Породын хамтлаг гээл бас гарч ирж байна. Маш мундаг гарч иж байгаа байхгүй. Породын гэдэг нөхөрсөг илгэл мэлгэл. Тэгэл энэ бас шинээр гарч ирж байгаа байхгүй. Цөөхөн штэ монголчууд их чинь энэ ийм хүчтэйгэр ингэж шинжлэгдэж гарч ирнэ гэдэг чинь. Тэр шиг би одоо эргэж тоглохтой мэдээж маш шинээр гарч ирэх хэвээр шинийг тоглох хэвээр гэж бодож байгаа.
нэг түүх мартжээ. Ямар илэнтгэж түүх. Жамуухыг барьж өгсөн цэргүүдийг Чингис хаан яалаа. Урлагийн хүний ур чадвар олон хуваагдах тусмаа тодрон гялалцдаг гэдэг. Харахад инээд цалгиам эерэг дүрийг гарамга бүтээх түүнд цээж давчдуулж хорсол төрүүлэм эсрэг дүрийг чадварлаг амьлуулсан дэлгэцийн бүтээлүүд бий. Оногдсон дүрээ сэтгэлд тултал нь амьлуулна гэдэг жүжигч мэрэгжил эзэмшсэний гол утга учир нь. Ленин багш бол киног хамгийн чухал гэж хэлсэн байдаг. Дэлхийн нийт мэдэн тий. Би бол миний өөрийнхөө бодлоор кино гэдэг хүнээр бодох юм бол мөнх настай. Муу савин татаад. Чухалгүй юм гэж байдгүй л да. Ярих юм байна. Тэгэд яриач тий. Цэргийн ч юм олон найз байсан шүү надаа. Одоо тэгээ яах юм бэ? Энэ ямаа муулчих юм байна уу тамнаа? Тэр наран урахыг хүлээхгүй гэж кино бол манай багш өөрөө бичээд зохиолын бүр зориуд намайг энэ хүүгээ би шавьяага энэ кинонд л анх кино тоглох чад гэд хайсных энэ хөрийг тоглоулна гэд миний аавд цэрэнд орж байгаа талигч сэлэн тогомт гэж дүрээрээ алдартай хүн. Надад хамаашиг ямар янзтай юм бэ? Таад хүүчин бадам цамганы охноос болж хатаж өгөх юм. Ганц үүдээ ихнэр боцоод өгч мэдгүй хушуу ноён байгаад яах вэ? Саад охин чинь даваад сэтгэлгүй байна штэ. Тэр тавдуу намайг цэрэнд дэж голж исэн байхгүй хараад энэ болохгүй энэ нэг би тоглохгүй гэд. Тэгэд дараа нь агад айж байгаа цэрэнд дэж байгаа загнуулаад ингээл хоол имзэг бол оруулж өгтөө хөрлөө айгаад үүдэнт нь тавьчихад явж лээсэн л да. Сэлэм тогомт зэгчиж сэлэм тогомдоор л харагдаад байгаа юм. Сэлэмтэй л харагдаад байгаа юм чи надад. Тэгээд хөрхөөд сүүлдээ надад айгүй сайн болоод миний хүүмүү болоод ийм царайтай дэмий би тэгээд одоо бас бодохгүй бас уур хурж байгаа дотроо энэ сэлэм тогомч өөрөө нэг царайлагч юм шүү дээ. Тэгээд хоёулаа дотроо ингэж миний нүдээс ном уншаа байж тэгээд за одоо харж илээж бол юм аа гэсэн багш болохоор ерөнхий найрлагч өөрөө зохиолоо өчсөн чи яах юм. Гэтэ тэгээ дараа бодчих нэг баг тэгэл надад намайг анх хөл бас тавиулах гал дэлгэц гэдэг юмд хөл тавиулаад. Тэгэд намайг эвдэж анх яасан хүмүүс байна л да. Одоо Осрын Батүлзэн ах байна. Найруулагч жүжигчин. Ардын жүжигчин Сарантай ягч хоёр надад бас айгүй итгэсэн юм л да. Анх тэр уулын төмөр кинонд Тэгэлтэй чи. Чамд хааруулаад өгөх байлгүй. Гошин шиг гэдэг хүнийг аваачаад тий гошин шагаал хүн нэлээ маазраал инглээ барилаа гэдэг хүнийг тэр уулын төмөр кинонд тэгээд тэр орол маань бас нэлээ тийм юу тул хүн инээ тийм ээ. Тэгээ тийм хэцүү намайг зориуд аваачаад сорж аваасан л да. Би тэрэнд одоо хүртэл маш их баярлж байгаа тий. Муу найзаагаан орийнхаа мартавда. Тэгэж анх би намайг эвдэж хэлсэн. Чамайг сэнжирч нүрийч үтээх байсан. Кино урлагийн хөгжил алс тэртэд тэмүүлэн байгаа энэ үед дэлгэцийн урлагийн түүхэнд нүдний гэм ховорт тооцогдох хальсаар бүтээсэн Тэнгэрийн ивэл уран сайхны кинонд дүр бүтээсэн ховор завшаана тэрээр дурсах дуртай. Урсах кадр бүрэн үнцэнтэй тэрэл мөчүүд дэлгэцийн урлагт үрд мөнхрөн үлдсэн алтан үеийн Ахмад жүжигчдийнх нь хөлс хүч авьяас ур чадварыг түнд мэдрүүлсэн. Энэ хальсаар анх удаа ихэд би энийг ярмаар өгдөм Бөөбаатар Батбаяр гэдэг найруулагч миний багын найз Дуржин Батбаяр Бөөбаатар гэдэг одоо Германд сургууль төгсөөд ирсэн өөр киноны мэргэжлийн хоббитэй үргэлж байна. Тэгээд яг хямрал нэг болсон шүү дээ. Айхтар хямрал болоод тэр үед 500 сая төгрөг гэдэг бол асар том мөнгө байсан. Тэгээд тэр бид нэр олон жил найзлсан оюутан байхасаа найзлсан найзууд л та. Тэр мөр гадаад ном үзсэн би. Тэгсэн чинь за хийн. Хэдүүлээ одоо ингээл энийг хийн. Гэхдээ хальсаар хийн. Тэгэхээр за энэс үлгэр ярьж эхэллээ л гэж бодсон.
Наатахар чи хин нэг нь хоолоо олоод идсэн шүү дээ. Шууд айлахгүй би оролцохгүй би яахгүй. Наа чин тэг хэцүү. Наа чи хайлс ихэд өнөөдөр чи мөнгө зүрх манайх ч одоо тэгээд одоо гадагшаа угаалгана харин ингээд ярьлаа сонссон байсан ярьлаа гэсэн. Мөнгө байлаа. 500 сая төгрөг. Амар мөнгө. Тэгэл хийнэ л. Тэгээд одоо харин зохиолоо хэдүүлээ ярьсан чи гол зохиолын хэрэгтэй. Яагаад гэвэл энэ манад яхаас ер нь манад одоо баг хамгийн сүүлчийн хайлсны кино баг шүү. Тэгэд энэ хайлсаар хийгээд ингээд хайлсны кино тасраагүй гэдгийг л хэдүүлээ үлдээ. Ахмадууд манд баярлна. Тэрийг чи харах болно гэл. Асыг харж ярина л да манай тэр найзч. Тэгээд ерөөсөө энэ урагшаа тэр шорон төмөн хүнтэй энэ өр Монгол очиж гаргана. Тийм учраас зохиолыг яг тааруулж бичих ёстой. Ингээд энэний зохиолд орлоо бид нар. Тэгээ зохиолчоо сонголоо. Очиж зохиолчтой байнга саналаа. Энд дэр янз бүр бүх юм хориотой тэнд чинь эротик юм хориотой, цагдаа буу, шийдэм ус төр хориотой. Тийм учраас яг тэрэнд нь доозын тааруулах. Тэгээ зөвшөөрлийг би ямар ч гэсэн авнаа тэнд гаргах зөвшөөрлийг. Бөөбатар маань дайчин л да. Тэгээд тэр хийгдсэн. Тэгээ энэ кино бүтсэн. Тэгээд хайлсны кино тэг чин тоолоог уудсан байсан. Хар гэл ингэхэд л 20 м 20 м гүйцсэн байдаг. Тэгэл ер нь хамгийн түрүүл миний нүдэнд ерөөсөө дамжиж байгаа оператор гэхэл маш их харагдсан. Ердөө ингэж дуртай хүлээж авсан. Маш их яриад уулзаад хүүхдүүдээ тэгээд яандаа гэл ингээд авэридаа гэл тэгэл дамжуугааг зөвлөхөр аваад ахмадуудаа ингээд солгочаад ингэж байгаа. За та яах вэ гэж бод. Тэгж жаад бүцээ. Гар нүцгэн гэлгар авьяас. Ивент тэтгэгчгүй явж байдаг. Таны хээр тэр адуутай ноцолдохтой чинь адилгүй юм шүү. Би бүх хүмүүсийг нээдий. Тэр CD-г аваад миний мөнгийг төлөөрэй мэдүү. Энэ юу юм аа бидэнд бас ингээд цаг хугацаа хордон явдгийг бид нар мэдэрсэн байхгүй. Би ганцхан хийжсэн. Миний үеийнх миний дээд үеийнх ингээд нэг хэсэг жүжигчэнд бүгд хэн хөнгөө бүгдээр л ганцхан 8 хийсэн шүү дээ. Тэгтэл өнөөдөр 10 дугаар ангийн хүүхдүүд ганцхан 8 гэж юу ч мэдэхгүй. Тэгэхээр ядад ганцхан 8-ыг мэдүүлдэг. Тэр ямар ч хүүхдүүд гайхах шүү дээ одоо энэ ямар ч баталгаагүй ямар зөвшөөрлгүй хууль тэгээд хулгаагаар ийм бараа юм авч ингэж гаргаж зараад тэгээд гүд аав ээж тэгсэн л байгаа шүү. Тэрийг хүүхдүүд ярьдаггүй тусгүй. Би машин зөөж илсэн Германаас. Орсэлж. Төхөж байна да. Аха. Би гой батах. Манай энэ найз Доронтын маттайх л да. Та хаанах их байхаа? Хотынхоо. Хотын яг хаанах вэ? Чи гарал үүслээ ярих гэдэг нь. Миний аав ховд. Ховд ястай янз тий ахаа. Нэр тийш. Нэгдүгээрт хүн юм ярьж байхад битгий тасалж. Би болохоор нэг багш. Багш байж байгаа. Тэгээд өнөөдрийн ландрлыг бас оруулж хийлгээл тий. Бос байгаал хүн л дээ. Өнөөдөр энд байгаал хүн байхгүй. Тэр ганцхан хийж энэ тэрэг гэж жаад шавнараар түрүү зэнтрийг жаал тарганы ярьсан янз бүр тийм хүн байгаа шүү дээ. Заавал байж л тараахгүй тий. Тэгээ хоёрдугаар анги тэр чинь эрдийн ордын төлөөлөгч болсон явж байгаа байхгүй. Тэр амьдрал цайж гол зохиол мөн тийм л дээ. Цаашаа уйдаа тий. За. Би бээжин буугаад мэдүү. Юу болж байгаа би бээжин буугаад. Америкийн нэгдсэн улсын 6 цагийн нисгээс суух гэдэг. Энэ юу болж байгаа? Энэ чи яасан? Яг өгч. Тэр амьдралыг зөвхөн тамгалж жижигээр бид нар тэгж чадаагүй л байх л та. Гэхдээ тэгээ тэр ганцхан 8 гэх тийм байсан юм аа. Тэ? За, хамдаа. Нүдэ нэлээ. За, энэ хэд гороо вэ? 13. Юу ийгч? Зүг л байна шүү дээ. Чинийг гаргасан, тэр хоёрыг гаргасан, энэ 10-ыг гаргасны л 13 биз дээ. Зүг. Таныг минь хэн ингэж байх юм да? Яг одоо бол шаардлагат гээд манай залуучуудыг хийж байгаа. Танаа. Энд орцоо явж жүжигчин Бям цогт Баатархоо хоёртойгоо хамт болж байгаа. 2 сар гаргаад сар өнгөрөөгөөд Төвсгөл аймгийн Цагаан Ор сумд зурагт явна. Тэр Содороо гэж
та түмүүдийн тухай одоо цөөнх болсон ер нь 53% өргөлдсөн юм байна да. Бас цөөнхүүдийн тухай. Одогшоо бас гадныхан сонирх тийм бүтээл намайг өрсөн байгаа. Тэгээд тийм бүтээл оролцох. Ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Муу савин татаад. Чуулгүй юм гэж байдгүй л да. Ярих юм байна. Тэгэд яриач тээ. Цэргийн ч юм олон найз байсан шүү надаа. Ганц бие залуу, өрөвдөлтөй өнчин. Эн чинь бусдын хайрыг татна. Одоо тэгээ яах юм бэ? Энэ ямаа муулчих юм байна уу тамнаа? Дамжаагүй баслагдчих би нэг ярих дуртай л нэг ярьсан дээр яг тэгж ярьсан. Би эргээд бүтээлээ харж байхад төгс болсон юм байхгүй санагдсан гэж байгаа байхгүй. Дамжаагүй дүр бүтээгүй гэх юм бол одоо тэгээ дүр бүтээсэн байгаа мó гэл асууж юм л да. Тэг ийм дараахан болгоо ич тийм ээ. Энэ кино урлаг гэдэг юм араас хүнийг хүн болгодог хүн болгоо тэгээд бүр дараахан болгоо чимээгүй болгоод ингээд ухаантай болгоод ингээд орхидог. Ийм л айхтар амар урлаг л да. Тэгээ энд одоо ингээд суралцаад хэд хэдэн кинонд оролцоод намайг болохгүйгээр кинонд тоглуулсан хүмүүст баярлалаа. Wish I had your pair of wings. Had them last night in my dreams. I was chasing butterflies till the sunrise broke my eyes. Tonight the sky has glued my eyes. There sees an angel high. I've got to touch that magic sky. Bring the angels in their hide. Sometimes wish I were an angel. Sometimes wish I were you. Хүмүүн биднийг амьдралаа дуртай өнгөөр зурж, будаж, өөрийн ертөнцөө босгох хэмээн өнгөнгийн харандаа атуулан хүний ертөнц рүү илгээдэг байх. Ухаарлын үчиг, аавынхаа хүслээс тасарсан ам, уярлын гэгээ ээжийнхээ биенээс тасарсан хүсэл, ах нарынхаа хайранд эрхэлж өссөн хүү өдгөө үзэгч олныхоо халуун алга ташилтан дор алтан тайзныхаа ариун хомирт хүндтэй байр суурь нэгэнт эзэлжээ. Урлагт зүрх сэтгэлээ зориулах анхны суурийг нь аавн түнд ганхахын аргагүй суулгаад өгсөн. Урлагт нэгэн насны хүсэл зорилгоо өгөх их урмыг үзэгч түмэн түнд харамгүй бэлгэлсэн. Урлагт үсэн буурал болтлоо зүтгэх их тэмүүллийг ханижил өр хүүхдэн түнд хойрлгүй өгсөн. Ингээд л тэрээр урлаг химээх овгоор овголсон өндөрт мацах хориглоо тод өнгөөр будаж түүгээрээ амжилттай өгсөөр л байна. Нарны 8 гарыг тэнхлэгээ тойрон эргэдэг шиг. Нар тоссон намхан толгодын алтан хорвоо болсон талын хөөхөл вэ. Намайг дэмжиж тосол түшиж явдаг үзэгч түмнийхээ хойморт хайз дэрэг цагтайгаа хамт байгаа. Энэ миний амьдрал. Энгэн хайраас сүү болон насгарч ижээ бүүвэн дуу болон цацарч бүе өрчлөн өнгө нэмж үргэлж ирсэн хөрсдөд мөртөө энэ миний амьдралаа. Энэ бол миний амьдрал. Энэ бол миний амьдрал. За энэ миний амьдрал юм да. Энэ миний амьдрал. Алдаж унахын тавиланд
буруу мөртөө яваагүй игэл төмний үргэлжлэл асаж унтрахын орчлонд бурхан дээдсээс урваагүй энэ миний амьдралаа. Ингин хайраас сүү болон насгарч ижээгүүвэн дуу болон цацарч үе орчлон өнгө нэмж үргэлж ирсэн хөрсдөд мөртөө энэ миний амьдралаа. Энэ бол миний амьдрал. Энэ бол миний амьдрал. За энэ л миний амьдрал юм да. Энэ миний амьдрал. Алдаж унахын тавиланд буруу мөртөө яваагүй игэл төмний үргэлжлэл асаж унтрахын орчлонд бурхан дээдсээс урваагүй энэ миний амьдралаа. Наран мандла. Өөрийн үнгэн харанхойг яран гээгүүлэх алтан нарны дулаахан илж нэгэн өрх айлын хойморт аз жаргалыг тэн авчирлаа. Хүүхдийн инээд хөр цангинж халуун дулаан хайр бэлгсэн энэ өнөр өтгөн гэр бүл бол жүжигчин Батхойгийнх. За энэ ингээд миний гэр бүл, миний зулцгнууд, миний хань. Одоогоос нэлээд олон жил юм. Нэг өдөр тийм нэг сайхан өдөр байсан юм аа. Хоёр аав маань, хоёр ээж маань манай баруун гэрт тэр дөрөв уулзалдаал ээжний цай чанаад хоол бууз идээ тэгээд хоёр аав дундаа нэг юм тавьчихаад нэг хүүрнэлдэд суусан. Тэр өдрөөс хойш даруй 20 жил болжээ. Миний том хүү Эзэнбат, Ууганбат, Эзэнбулаг, Эзэнтулаг гэдэг миний отхон хүү. Би өөрөө айлын хамгийн бага нь тэгээд миний анхны хүү маань битэрийн анхны хүү маань том хүү маань хүү байсан. Тэгээд хоёр өвөө нь хоёулаа үдсэн. Тэгээс хоёр өвөө нь хоёулаа амиа тавьсан. Тэгээд нэг өвөө нэрийг өгсөн Эзэнбат гэж сонин санагдчихсэн тийм. Ингээд будаан тэгээд бид нар тэгээд янз бүрийн нэр хэн хэмжлээдээ зэвмээ ир бол янз бүрийн нэрнүүд ингээд тийм чи зэв гэсэн. Тэгээд ингээд будаан тэгээд чинь аав бидэд хэлэхгүйгээр бичиж хийцээс тэр нэг гарч ирээд тэгэл сольчныг сандарсан ч байгаа тийм. Эзэнбат за болоо. За ингээл болоо шүү гэл. Тэгэл миний хүүгийн Эзэнбат гэдэг нэр төрсөн. Тэгээд араас нь Ууганбат, Эзэнбулаг, Эзэнбат, Эзэнбулаг, Эзэнтулаг гэх тийм. Яа нэрүүдийн өгсөн. Ууганбат 9 дугаар анги, Эзэнбулаг 4 дугаар анги. Тулгаа одоо цэцэрлэгт хүмүүждэг. Манай сайн машина сайн ундаг. Маккуин тоолдог. Ядгатай ма. Манай эмбинг зүзгтэн. Миний гэр бүлийн хүний ах нь төрсөн ах нь Батбаатар гэдэг надтай ч цоо ах нь концерт мастер хийдэг. Одоо хөгжимчин л да. Одоо төмсөмж болоо төгөлдөр орж хийж байгаа. Тэр найзтайгаа бид нар ч хоёулаа хамт хөгжим тоглодог. Энэ тэнгээр явж надад бөмбөр тоглох сонирхолтой би. Тэгээ хоёулаа явдаг гэсэн. Тэгэл гэр орноо театрт хөгжимч хоёулаа өдрийн цай болоход гэрлүүгөө очино. Тэгэл 3 охин дүүнд гүйлдэг гэсэн байхгүй. Хоол хийгээрэй гэлдэг юм бол. Тэр 3 охин дүүгийнх нь дунтах нь. Тэгээ яг намайг 2 дугаар курст байж хад манай хань соёл урлагийн их сургуульд оюутан болдгийн. Тэгээ яг надад л захин үстэй Батбаатар маань ингээд за нөгөө манай солонгоо танаа сургуульд оюутан болоо очсон шүү гээл те. Тэгээ яг манай надад загчаа юм чи итгэж байгаа чинь ганц найздаа л одоо охин дүүгээ өнөө нутагт очиж байгаа юм чигээ. Тэгээ нэг юм жинсэн хосолтой нэг шөвгөр гутламсан одоо миний охин шиг л төмөртэй гутламсан годгонсон готл байсан. Тэгээд таархан хой сайн наачир гээл. Снекерс авч. Өс чинь хоол идэхгүй гээл. Дагуулаад зохиостой хорооны хоол эзэлчихэл. Тэгэл байдаг гэсэн. Ах
дандаа ламби ахаа өст одоо яагаад ахаа их хэлсэн бэ? Одоо ахаа гэж. Тэгээд тэрнээс хойш 20 жил болсон байна. Тэгээ манай Эзэнбат том хүн маань Доронтод төрсөн. Би энд байсан. Тэгээд газраас хөндөрөөл явцсан даа. Тэгээд хүүтэй боллоо гэх. Ер нь ярьдэн штэ банд дээр ээжтэй гэртэй. Ер нь бол бид л мөнгө төнгөл хэрэгтэй болгол ээжтэйгээ ярьчтэй. Тэгэл ярангууд аав нэг удаа над руу залгаал. Миний өхөн нэг мөнгө л хэрэгтэй болохоор залгах юм даа гэл. Аав тэгээд тэгж ярьтыг. Тэгэл явах та тэгээд бандардаас ширнүүд ээжтэйгээ ер нь жоохон дотн байдаг. Гэтэ аавд ер нь гэл яалч одоо нуулгүй хэлгээд бол хол байхад яг үндэ аавыг л санд юм билээ. Тэгэл аавынхаа мэрэгжлийн одоо ханаас аавтайгаа адилхан мэрэгчлэр сурж байгаа гэдэг утгаар ч юм уу ягаад ч юм уу тэр орчинд болохоор аавыгаа амар сандаг. Гэтэ аав минь ийм үед яаж исэн бол тэгж исэн болоо яадаг байсан гэхэд аавыгаа л ер нь их санд юм даа. Тэгээ одоо ер нь бол яг манай байгаа өнөөдрийн байгаа амьдрал маань анханасаа эхлээд өнөөдөр бид тэр хоёулаа хоёр талаасаа аль нэгэн аав ээж ивэл дор биш тийм ээ. Өөснөөхөө хоёр талаасаа нэг чамдаантай ингээд нийлсэн гэж ярьдаг штэ. Тэгсэн л хоёр ихтэй. Хоёулаа оюутан багтаал хоёулаа анх тий. Аюу хоёулаа юу ч мэдэхгүй жоохон байж ахтаас суусан. Тэгээд ер нь бүх амьдралыг яг найлаас нь ихсэн. 120 дэвтэр эмээгэндээ амьдарч исэн байхгүй дөнгөж сургуулаа төгсчөөд тэгээд 3 дугаар ороод руу нэг юу лээ байр хөлсөлөх гэдэг явсаа тий хоёулаа биш. Тий. Ахихаа хармаа өрөөнд нэг түр амьдрахаа явж байгаа байхгүй. Тэгээд нөөж явж байгаа нэг юм хүүхдийн нэг орсын нэг юм тэрэг өгдөг цэнхэр тий. Тэрэн дээр нэг хідэн гууд 2 гудс нэг телевизор хивс нэг жижиг хивс даа. Тэрийгэ түрээд нэг хүүхдийн тэрэгэн дээр түрээд 120-аас 3 дугаар орол руу явж байгаа байхгүй. Тэгсэн чинь авир замд цагтаа зөксөө. Хулгайч хавцсан. Тэгэхэд нөгөө хүн танихгүй амьдыг нөгөө нэг хин таних хавтаа дөнгөж оюутан болчоод дөнгөж хүүхдийн тэрэгэн дотор хивсэн шигээ явж байгаа. Тэгсэн чинь хивс зурагт тий одоо бодож хаад яг л хулгайч хэлсэн багтаа. Чи цагтаа зөксөөтэй аюу хөөрхөө. Зааш уурлаад байгаа маа тэгээд яг юу хүн юу хаанаас юу авч явж байгаа юу гэсэн бэ өөрийнхөө юм аваад юу гэж байгаа нүү айл нууж ин гэсэн. Тэгэл эхэлж ирсэн да. Тэгээд анх удаа анхны байр 44 тий 44-т хоёр өрөө байр аваад байлаа тий. Тэгэхэд айгүй их баярлалаа хоёлаа. Яг тэгэл яг тоглол Монгол тэгэл яг тэр мөнгөөрөө байр аваад тэгэл тустаа гараад айгүй гоё байсан. Тэгэхэд нэг л миний гэргээл манайх гал нөгөө. Тэгэд хариуцлага хүүхдүүд маань гараад ирэхээр тэгэл улам л тэгэл яг л нөгөө аав ээжийнхаа урд нь яг бид яаж та ихийн санаа өрийн санаа ууланд үзтээ уул байтгал байхгүй бол тийм л л дээ. Тэгээд одоо тэгэл хүүхдүүдтэй болохоор аав ээжээ зовлонгийг ойлгосон л да. Ер нь мэдэрч яг ясан махаараа мэдэрч юм л дээ хүүхдүүдтэй санаа зовол. Тэгээд шүдийн үзүүлэхээр явхад би айж байгаа ш. Тэгэл яач юм манай тэгэл яв. Энэ бас айл л да тэгсэн хүүхдүүд шүдийг авахлахад л айж байгаа юм. Бараг л ер нь хүүхэд өвдөл тэгээд л аав ээжээ зовлон мэдтiin л ер нь өөрөө оронд нь өвдчихвэл яасан юм бол гэж. Яг юу гэдэг чинь ээж нь ингээд толгойг нийсэн чинь наад бүгж чинь ухаад юмсан бүгж аваад шидлээ гэж те. Тэр нь л үнэхээр л бодит үний юм байлээ. Wish I had your parent wings. Had them last night in my dreams. I was chasing butterflies. Хүүхдийн тэргэнд багтах төдий өмчтэй айлын кармоороос сэлгэн нүүж явсан гэр бүлийн хоёр өнөөдөр 4 сайхан хүүхдийн эцэг эх болжээ. Манайх хэмээн нэрлэх гал голомтой бадрааж миний хэмээн ивэлэх анхны үрийнхээ зулайг үнэрлэж алсан тэр мөч дэнсэлхийн аргагүй үнцэнтэй. Өрх гэрийн үнцэн болсон үрсээ өвдөхт нь өмнөөс нь өвдөж, бүдрэхт нь өрсөж бүхийх эцэг эхийн хайр бас хариуцлага ямар агуу мөртлөө жаргалтай байдгийг ам би одоо мэдрэн байна. Wish I were you. Sometimes wish I were an angel. Sometimes Гэрийн жавар үргэн бүжигнах хүүхдүүдийнхээ гинэн өхөөрдөм зүггүйтлийг харж суухад
тэртээ олон жилийн асад хоцорсон сахилгагүй бяцхан амбинууд нүдэнд харагдана. Дэрсхэн дөрвөн ахтай айлын баг хүүгийн аав ээжтэй эрхэлж өссөн үе дурсахад дэндүү жаргалтай. Өнөө өдөөний мандснаар одоос 37-8 жилийн өмнө Дорнот аймгийн театр дээр яг ингэж л мандсан байх гэж бодож байна л да. Би нааш их яарж ирлээ сая ягаад ч юм хүүхэд насны дурсамж төр зураг тэр чигээрээ яг өнгөтөр үлдсэн байдаг. Тэрийг саналаа л да. Тэр зураг одоо яг санагдаж байна. Би 5 хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Миний аав Дорнот аймгийн театрт яг галчаас нь эхлээд насаараа гэж хэлж болно доо. Театрт ажилласан байдаг. Би нэг дурсамжийг маш их санаж байна л да. Өглөө эрт аав ажилдаа явахдаа намайг ажилдаа авч явна. Ах нар эгч нар бүгдээ хичээлдээ сургуульдаа яваад ээж ажилдаа. Тэгээд аав намайг би үлдээд намайг яагаас ирээдгүй байсан юм болоо гэж би одоо бодоод уг нь аавах нь ажлын цаг боллоо миний хөө босороо хувцас өмсөрөө явъя гэж сэрэх ёстой байтал сэрээдэггүй. Тэгээд би өөрөө сэрчээд хүнслийнхээ завсраар ингээд аавгаа хардаг байхгүй. Би нөгөө хамгийн бага нь эрх өссөн аав ээж хоёроо дунд нь унтдаг. Тэгээд ингээд хүнслийнхээ завсраар ингээд харангууд аав яг ингээд танхиад татаа зоохон хажаа сууж идэг байхгүй. Намайг хүлээгээд харсан ч хараагүй юм шиг. Тэгэхээр ингээд харж байгаад би өөрийнхөө цамцаага дотор энэ хөмтөө мак өмсдөг торгон мак тэрийг ингээд аваад аавд мэддэхгүйгээр мэдж л байгаа л да аав. Тэгэл мэдэхгүй л гэж би итгэдэг. Тэгээ өмсөөл сэмэрхэн өмдөө өмсөөл хүнжил дотороо сэмэрхэн өмсөөл гэмтгэ хүнжлээс гараад ирдэг байхгүй. Аав явах уу гэж босоод ирдэг байхгүй. Тэнгүүд л аав нэг баярлдаг. Ямар мундаг юм бэ миний хүч ийм хувцас өмссөн байсан юм аав нь мэдээгүй штэ гэж. Би нэг 4 тэл байсан юм шиг байна. Тэгэл босно аав ээж надад нэг аяхтай будаан дээр сахар ингээд тавьчихсан байдэн тэрийг айгүй хурдан идээд тэгээд мянган дугуйгаа асааж аваад аавын ард суугаад аавгаа тэрвээл тэгэл явна да. Аав намайг маш их эрхлүүлж өсгсөндөө дураар нь дандаа миний хүссэн болгоныг хийж тэгэхэд яг хамгийн гол нь энд би юу хэлэх гээд байна гэхээр өнөөдөр би өөрөө 3 хүүтэй нэг охинтой. Тэгэхэд эрхлүүлдэ гэхэд миний дээдлийн 3 ах их дэрсгэн миний дээдлийн 2 болохоор тэгээ хуучин говсоод дандаа надад ирдэг. Тэгэл аав тэгдэг байсан. Наа ичж байгааг мэдж ин л да ангийнхан маань нэг 9 сарын 1-нд бүгдээрээ шинэ говц өмсөөл явбал би нөгөө ахын цүнхийг бариад ахын формыг өмсөөл тэр үчи бидний цагаан даав яалцгал шинээр хийж өгнөдөө захын тэгээд овчилчдаг. Тэгээд хуучин гасток юмдын зүгэл ингээд хичээлдээ явдаг байсан. Ичж байгааг мэдчихэл аав надад хэлдэг юм л да. Минийхөө хэртэй хувцастай явснаас уранхаа хуучин шинэ хувцастай хэрэгөө хувцастай явсан илүү байдгийн штэ гэх тэгээд би ойлгодог намайг л одоо шинэ хувцас авч өгөхгүй тэгж байгаа юм болов гэд. Юм болгоны дандаа эргэцүүлж бодуулах гэж тэгж байдаг байж тээ. Тэгэл аавгаа яагаад ч их санддаг. Тэр мянган дугуун дээр суугаад театр орох нэг километр гаруй хугацаанд байд юм л. Аавын үнэр их гоё штэ. Ер нь одоо ч мартагддаг би аавах үнэрийг санддаг. Тэгээ мянган дугууных нь утааны үнэртэй. Тэгээд аавын үнэр нийлээд ер нь нэг тийм нэг аавын вэг араас нь тэрвэл тэр үе миний нэг хамгийн гоё мөч байж яг энэ амьдралд минь хүмүүстэй амьдралд гэд хэлж болно доо. Залгуулах залгаас нь тэр мянган дугуун дээр би театр хоёрын хооронд явж ийжтэй гэж бодогдъё. Хүүхэд нас маань тэгж эргээд бодоход аав маань тэр мянган дугуйгаар тэр хооронд намайг юм урлагийн замд хүрэх гээд 4 жил намайг авч явж ийжтэй. Цэцэрлэгт оруулсан бол яах байсан юм бол хүүхэд насаасаа эхлээд тэр жүжигчдийн сургуульд тэгэл тэр Алтан ай гэж ямар гоо жүжиг
байла. Баатруудтай Шараа голын 3 хаан гээл маш том жүжүүдийг хараад Сэлэн бамба тийм ингээд хүүхд тэрнээс эхэлдэм байнал хоц. Дайрал хийгээсэр байгаа баган гэвэл муухай шүү. Баган өдөр дагаад устаач хөл муухай шүү. Хөдбөн алхаж байж хэдэнгээ чир муухай шүү. Хэдэрхээ аруу мэднэгээд хөдмөг хөл муухай шүү. Ер нь тэгэл дорж гисэн шиг байгаа юм л да. Үг чэйлчдэг. Нөгөө жүжиг өдрөө баян сургууль хийж байгаа чинь тэр чийд чэйжлэгээд үг чинь чэйлчээ. Тэгээ байрныхаа хүүхдүүдэд тэр үг текстээр харьцаж тэрэндээ хүүхдүүд дуртай манайхан цугладаг, манай гэрт цугладаг, тоглодог, хойдолтой саадтай хажуудаа стадионтой урдаа хэрлэнгийн хөвөө, бургастай хэрлэнгийн хөвөө тэн дээр чи яг л бод. Ухаа Сибур тоглоод байсан мөртөө төтгөр мөтгөрж намайг айдгаад өгсөн яадаг юм. Охоо, чим нуурдж байна уу? Тэгвэл чи хойдогч нь байна аа. Ичиг. Нэрэн чигээ. Аав нэг салийн төвөргөнд заяах лавга хантаар тоглолт хийдэг үед жагдаг их яг голын нүүрнээс 2 дугаар игнэнд голд нь аав цоодол гаргаад бүтэн 6 номер тоглодог. Би ер нь голлох шахуу тоглодог л доо. Тоглосон номер л да. Тэгээд заяах тоглолтын дараа аавыг өрөөнд оруулаад суулгаад тэгээд би бодгоо арилгачаал орж ирэл бахархуулах гээд орж исэн юм л да. Аав ямар тоглолт таалагдсан уу гэж тэгсэн чинь миний хүү тоглосон уу гэж тэгсэн байхгүй. Нэх гомдож үлээ. Яагаад тэгж хийсэн юм бол доо надад. Тэгээд дараа нь гэрлөө харж байхдаа хэлж байгаа юм. Миний хүү олонтойгоо яваарай гэж. Тэгэхэд тэгж их намайг даруулгацсан байгаа юм. Дараа нь бодоход. Бид тэр үедээ эмэгтэй хүн энтний хувц өмсөд тоглодог болоо таниагүй байна даа гэж бодож исэн. Таньчаад тэгэд даруулгацсан юм байлээ. Дөргөн очоод үнсүүлмэр санагдах юу. Аав нь хүүгээ мянган дугуйнд сундлаад урлагийн их замын ихэд өдөж өгчээ. Тэрл хуучирч муудсан мянган дугуй өсөн буурал аав хоёр нь бодолд хургасан уйтгарыг үргээж босон сух өвдөлтийг мартагнуулах инээд хэмэх ид шидийг эзэгнэгч болгох их үйлсийн хөтчин байсан билээ. Үйл бүтээх эрх хүн болсноо баталж эх орноо хамгаалах эрх зэрэг болсноо мэдрэх шиг багтал үгүй. Аав ээжтэй зэмлүүлж үзээгүй дэггүй хүү. Цэрэг тэрээд олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алхаж гэрээ санах завгүй жавхаатаа өнгөрөөсөн идэр нас даанч сайхан. 10 жилийн сургуулиа төгсөөд цэрэгт татагдсан залуу хүү амби салааныхаа үл мэдэгдэгчдийнхээ дэргэд эрдэм номтод тооцогдно. Нэгэндээ ирсэн захиаг буруу дуудаж 3 толгой гээд бидэрт үзэх гэж алцдаг байсан байхгүй. Хараа чамаа тэгж байгаа л ингээд хараад үзээ тэр бялтаасын хамгийн саатлыг мухраас ингээд олон хүний мөр толгойн дээр завсраад ингээд хараад ингээд инегээл те. Тийм гоё юмсыг л тэгээд тэр хүмүүстэйгээ хамт ингээд яхаар гоё юм бол да тэр чинь хүний бас бидний мөрөөдөл биелж байгаа байхгүй. Мөрөөдөл юм да. Аваа намайг нэг сайн харчихлаа. Надад тэр гонхаад ах өндөр нөрөө байхгүй байгаа. Тийм юм чи ямар юм бэ? Бадронго битэрт салиа өөрөөсөө өгчөөд. Тэг гол үгэн тэр байсан байхгүй. Таяр нэг өдрийн алиалагчтай ингээд дийдэлтэн тоглоод алиалагч та нарт ингэх цаг ирнэ гэд. Яа гэл битэрсэн. Тэгжихэд Азтай Бадар ч ингээд мандаг тэмц улдаан болдог гэсэн нэ. Тэгэхэд дүн гаргах гээд тэ
шинэ юу тэр үгээ зэрэгтэй тэр гээл ингээл хинж яхад тийм хамтгууд ингэж уралдсан байжсэн. Тэгж яхад яг нэг сүгчний дүн гарах хооронд нохоотойгоо алиэлагчлаар гарч яанагаа тоглосон байхгүй. Тэгээд шүүгч дотор яж чад бадруу унгаа байсан. Тэгээд тэрний дараа уулзсан. Та тэр хүмүүс санаж ирэх хүмүүс анхаарал хандив. Одоо манай Породын хамтлаг гээл бас гарч ирж байна. Маш мундаг гарч ирж байгаа байхгүй. Породын гэдэг нөхөрсөг илгэл мэлгэл. Тэгэл энэ бас шинээр л гарч ирж байгаа байхгүй. Цөөхөн штэ монголчууд их чинь энэ ийм хүчтэйгэр ингэж шинжлэгдэж гарч ирнэ гэдэг чинь. Тэр шиг би одоо эргэж тоглохтой мэдээж маш шинээр гарч ирэх хэвээр шинийг тоглох хэвээр гэж бодож байгаа. Нэг түүх мартжээ. Ямар илэнтгий ч түүх. Жамуухыг барьж өгсөн тэргүүдийг Чингис хаан яалаа. Урлагийн хүний ур чадвар олон хуваагдах тусмаа тодорн гялалцдаг гэдэг. Харахад инээд цалгам эерэг дүрийг гарамга бүтээгтүүнд цээж давчдуулж хорсол төрүүлэм эсрэг дүрийг чадварлаг амьлуулсан дэлгэцийн бүтээлүүд бий. Оногдсон дүрээ сэтгэлд тултал нь амьлуулна гэдэг жүжигч мэрэгжил эзэмшсэний гол утга учир нь. Ленин багш л киног хамгийн чухал гэж хэлсэн байдаг. Дэлхийн нийт мэдэн тий. Би бол миний өөрийнхөө бодлоор кино гэдэг хүнээр бодох юм бол мөнх настай. Муу совин татаад. Чухалгүй юм гэж байдгүй л да. Ярих юм байна. Тэгэд яриач тий. Цэргийн ч юм олон найз байсан шүү надаа. Одоо тэгээ яах юм бэ? Энэ ямаа муулчих юм байна уу тамнаа? Тэр наран уурхыг хүлээхгүй гэж кино бол манай багш өөрөө бичээд зохиолын бүр зориуд намайг энэ хүүгээ би шавьяага энэ кинонд л анх кино тоглох чад гэд хайсных энэ нөхрийг тоглоулна гэд миний аавд цэрэнд орж байгаа талигч сэлэм тогомт гэж дүрээрээ алдартай хүн. Надаа хамаашиг ямар янзтай юм бэ? Таад хүүчин бадам цамганы охноос болж хатаж өгөх юм. Ганц үүдээ ихнэр боцлоо өгч мэдгүй хушуу ноён байгаад яах вэ? Саад охин чинь даваад сэтгэлгүй байна штэ. Тэгээд тавдуу намайг цэрэнд голж исэн байхгүй хараад энэ болохгүй энэ би тоглохгүй гэдэг. Тэгээд дараа нь ингээд айж байгаа цэрэнд орж байгаа загнуулаад ингээд хоол имзэг бол оруулж өгтөө хөрлөө айгаад үүдэнт нь тавьж явж лээсэн л да. Сэлэм тогомт зэгчиж сэлэм тогомдоор л харагдаад байгаа юм. Сэлэмтэй л харагдаад байгаа юм чи надад. Тэгээд хөрхөөд сэлдэ надад айгүй сайн болоод миний хүүмүү болоод ийм царайтай би тэгээд одоо бас бодохгүй бас уур хурж байгаа дотроо энэ сэлэм тогомч өөрөө нэг царайлагч юм шүтээ гэл. Тэгээд хоёулаа дотроо ингээд миний нүдээс намаа уншаа үз. Тэгээд за одоо харж л ээж болд юм аа гэсэн багш болохоор ерөнхий найрлагч өөрөө зохиолоо өцсөн чи яах юм. Гэтэ тэгээ дараа бодчих нэг баг тэгэл надад намайг анх хөл бас тавиулах гал дэлгэц гэдэг юмд хөл тавиулаад. Тэгэд намайг эвдэж анх яасан хүмүүс байна л да. Одоо Осрын Батүлзэн яах вэ? Найруулагч жүжигчин. Ардын жүжигчин Сарантай ягч хоёр надад бас айгүй итгэсэн юм л да. Анх тэр уулын төмөр кинонд Тэгэлтэй чи. Өндөр чамд харуулад өгөх байлгүй. Гошин шиг гэдэг хүнийг аваачаад тий гошин шагаал хүн гинэлээ маазраал инглээ барилаа гэдэг хүнийг уулын төмөр кинонд тэгээд тэр орол маань бас нэлээд тийм юу тул хүн инээ тийм ээ. Тэгээ тийм хэцүү намайг зориод аваачаад сорж аваасан л да. Би тэрэнд одоо хүртэл маш их баярлж байгаа тийм. Муу найзыгаа өөрийнхөө мартав да.
Тэгж анх би намайг эвдэж хэлсэн. Ногш. Чамайг сэнжирч нүрийч үтээх байсан. Кино урлагийн хөгжил алс тэртэд тэмүүлэн байгаа энэ үед дэлгэцийн урлагийн түүхэнд нүдний гэм ховорт тооцогдох хальсаар бүтээсэн Тэнгэрийн ивэл уран сайхны кинонд дүр бүтээсэн ховор завшаана тэрээр дурсах дуртай. Урсах кадр бүрэн үндсэнтэй тэрэлд мөчүүд дэлгэцийн урлагт үрд мөнхрөн үлдсэн алтан үеийн Ахмад жүжигчдийнх нь хөлс хүч авьяас ур чадварыг түнд мэдрүүлсэн. Энэ хальсаар анх удаа ихэд би энийг ярмаар өгдөм. Бөөбаатар Батбаяр гээд найруулагч миний багын найз Дуржин Батбаяр. Бөөбаатар гээд одоо Германд сургууль төгсөөд ирсэн өөр киноны мэргэжлийн хоббитэй үргэлж байна. Тэгээд яг хямрал нэг болсон шүү дээ. Айхтар хямрал болоод тэр үед 500 сая төгрөг гэдэг бол асар том мөнгө байсан. Тэгээд тэр бид нэр олон жил найзлсан, оюутан байхасаа найзлсан найзуудтай. Тэр мөр гадаад ном үзсэн би. Тэгсэн чинь за хийн. Хэдүүлээ одоо ингээл энийг хийн. Гэхдээ хальсаар хийн. Тэгэхээр за энэс тэ үлгэр ярьж эхэллээ дүү л гэж бодсон. Наатахар чи хин нэг нь хоолоо олоод идсэн шүү дээ. Шууд айлахгүй. Би оролцохгүй. Би яахгүй. Наа чин тэг хэцүү. Наа чи хальс ихэд өнөөдөр чи мөнгө зүрх манайх ч одоо тэгэл одоо гадагшаа угаалгана ярина гэдэг. Ярьлаа сонссон байсан ярьлаа гэсэн. Мөнгө байлаа. 500 сая төгрөг. Амар мөнгө. Тэгэл хийнэ л гэлээ. Тэгээд одоо харин зохиолоо хэдүүлээ ярьсан чи гол зохиолын хэрэгтэй. Яагаад гэвэл энэ манад яхаас ер нь манад одоо баг сүүлчийн хальсны кино баг шүү. Тэгэд энэ хальсаар хийгээд ингээд хальсны кино тасраагүй гэдгийг л хэдүүлээ үлдээ. Ахмадууд манд баярлна. Тэрийг чи харах болно гэл. Асыг харж ярина л да манай тэр найзч. Тэгэд ерөөсөө энэ урагшаа тэр шорон төмөн хүнтэй энэ өр Монгол очиж гаргана. Тийм учраас зохиолыг яг тааруулж бичих ёстой. Ингээд энэ зохиолд орлоо бид нар. Тэгээ зохиолчоо сонголоо. Очиж зохиолч дээр байнга саналаа. Энд дэр янз бүр бүх юм хориотой тэнд чинь эротик юм хориотой, цагдаа буу, шийдэм ус төр хориотой. Тийм учраас яг тэрэнд нь доозын тааруулах. Тэгээ зөвшөөрлийг би ямар ч гэсэн авнаа тэнд гаргах зөвшөөрлийг. Бөөбаатар маань дайчин л да. Тэгэл тэр хийгдсэн. Тэгээ энэ кино бүтсэн. Тэгээд хальсны кино тэг чин тоолоог уудсан байсан. Хар гэл ингэхэд 20 м 20 м гүйцсэн байдаг. Тэгэл ер нь хамгийн түрүүл миний нүдэнд ерөөсөө дамжиж байгаа оператор гэхэл машаа харагдсан ердөө ингэж дуртай хүлээж авсан. Машаах ирээд уулзаад хүүхдүүдээ тэгэл яандаа гэл ингээд авэридаа гэл тэгэл дамжуугааг зөвлөхөр аваад ахмадуудаа ингээд солгочаад ингэж байгаа. За та яах вэ гэж бод. Тэгж жаад бүцээ. Гар нүцгэн гэлгар авьяас ивент тэтгэгчгүй явж байдаг. Таны хээр тэр адуутай ноцолдохтой чинь адилгүй юм шүү. Би бүх хүмүүсийг нээдий. Жигэн төрөх гүйддэг жижигхэн бор цэрэг салаан даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж гинэ. Зэрэгцэн зогсоход мөр жадсуу хөл тавин алхахад нас үеийн олон эрстэй нөхөрлөн алба хаасан он жилүүд түнд хүнтэй хэрхэн нөхөрлөж чаддгийн жишээг бэлхэн бэлчилдэг. Үнэхээр олон найз нөхөдтойдөө ань би үргэлж бахархдаг. Ээж аавынхаа өрөөс гараад шууд эх орны өвөрт орсон газар да. Олон сайхан аавын хөвгүүдийн уушгийг тэлсэн зовлон тайрхан гэдэг хайрхан дээр би гарч ирээд байж юм л да. Одоогоос 26 жилийн өмнө энэ рүү таагшгүйгээл гарч ирсэн бол одоо тэгээд алхаад гарахад хэцүү болсон байна. Тэгэд айсандаа 18 настай байж тэгэл 10 дугаар анги төгсөөд би нэг гадаадын тэмс юм аваад явах маягтай болцсон байсан юм аа. Тэгсэн манай ангичээрээс ахлахгүй хүүхдүүд байсан. Тэгээд манай ангийн хэдэн хөвгүүд өсөө авахлаа хөрөөд ирэхгүй. 87 оны төгсөлчүүд дээ. Тэг чинь ингээд ирээ масглаад хээрийн хувцс өмсөд цагаан шанхаа өмсөд брэк хүжгэлдэг байсан бид нэр. Тэр хувцастайгаа тэгээд өсөө авахлж ирээд тэгээд ангид ирэл гоё юм яриад цэрэг яриад авчаархтай 30 сумтай АК-тай. Тэгэл хилээ манна гээл. Миний нүдэнд шууд хил харагдаад тэнд ингээл тэгэл нөгөө үдсэн киноноо тийхээ застав гэдэг киноос үдсэн байсан. Тэр үе санагдаад
Тэр манай ангийн хүүхдүүд манай ангийн охтууд бүгдээрийн тийм бишрэх харцаар хараад нэг тийм эр хүн болцгаацсан. Тэрийг ерөөсөн манай хотод цуглахтаа дандаа тэрийг ярьдаг байхгүй. Би тэгэл дураараа хүн явах. Гарч гүгэл хажуудлын өсчөнд үсээ ахуулчаал ороод ирсэн. Яас би цэрэгт явна гэж. Хөөе чи тэнэсээс явсан. Гүүг би цэрэгт явна. Хилээ манай эх орны хүү болчлоо би одоо гэл. Бид нэр одоо ээж аавын хүү ш эх орны хүү мүү гэл. Тийм 10-ыг бид нар яг тийм байсан. Тэгэл би цэрэгт ирсэн. Тэгэл ирсэн газар манай энэ. Нэг мисэл нэг дэр гэл ингээл бөмбөр дууралах шиг. Сэрэл хасны фаа нөгөө цэрэгч бүгдээр ингээд хоц хомсол божигнж байна ингээл. Би ч хоёр давхрын орон дээрээс ингээл өсөрч байхад өмдөө өмсөл цавцаа өмсөг бол бүгд дэр гэл гараад дуусчих юм байгаа. Тэгсэн чинь нөгөө та гараачаал гээд нэг нөхөр невал болтой юм бас ядуу юм аа тэр хатах ингээл тэгэл нөгөө гармуучтай гутал руу төрөг орох нэг чи яасан мэдгүй нэг хүн харахын эцэг юм л хөвдөг хүрдэг юуг өмсөөл малгай нэг юм тавиад гарлаа. Яг өдрөө ингээд гарсан чинь ингээд ганцхан нэг 25 лааны шахуу нэг бүдэг гэрэл тэгээд казарм урд ингээд 3-4 салаа цэрэг ингээд жагсаацсан байж юм л да. Тэгээд би хаан зогсоо мэдгүй чи альд салаа альд тасыг мэдгүй юм чинь тэр чинь нэг байлгын цэрэг 40-40-өөр байдаг гэсэн. Тэгээд би ийш нэг юуцны харанхуур ороод бицчлээ. Тэгээд харанхуугаар ингээд байжгаад тэр хавар жоохон мөрж яцуу цэргийн ажил очиад одоо жоохон цаашаа зогстой гэсэн цаашаа болж байна. Тэгээд ороо зогсчихлаа. Тэгээд чинь салаа орлогч нь болтой юм аа. Дээд оны нөхөр байна шүү. Харахаас ийм модон ийм самбартай юм гаргаж ирээд нэр сумшаал хэллээ шүү. Тоо хийж ийл дээ нэр. Казак юм аа тэр нөгөө салаа орлогч маань. Ер улаад төмөр хаан, өвөр хаан гэдэг ингээд хин гэж байгаа болоод тэгээд шоогцсон нөгөө. Тэгээд нөгөө би гэж хүмүүс би одоо батал гэх юм мэдэхгүй өнгөчхөө гэж санаад байж нэр хардаггүй. Яас юм бол доо гэж байсан чинь тетраар тоол гэдэг чинь. Айгу хурдан ярих юм аа тэр маань. Тетраар тоол гэдэг. Гэлэгээр нэгэл нөгөө гэцүү үгийг хэлээл нэг тийм илүү гараад байна гэл ирээд шүү. Би бодлоо за би юм байна да гэж. Дахиад төмөр хаан гэж дахиад унших. Гээл страгаар тоол гэх тэгээд ингэж үсээ. Наваа танилцлаа да тэр хэд миний өмнө хэд хонцсон байсан шүү аа тэр зэрэгүүд. Өө энэ мүү байсан үү? Дахиад нэг зоглоо шүү. Тэгээд зурлаад. Тэгэл зурлаад. Тэгсэн чи энд нэг тийм дутлаа наатаа нааш явуул. Нэг захиулаад бүх сайхан нойр сэргээл тэгэл очиод тэгээ шууд бас жагсаал руу орж жилээ очиод нөгөө дууцсан талаар нь очиод жагсаал руу яваад орсон чинь энэ нэр армийн жагсаалд орж жилээ гэд. Тэгээ захиулаад тэгэл амьдрал ерөөсө бүтэн эргээд ихэлсэн л дээ. Цэргийн нөхрөл ер нь хамгийн сайхан нөхрөл юм байна. Цэргийн баяраар би одоо холбоо барьдаг хэд тэгэл холбоо барьдаг. Нэг яг баяр хүргэсэн болдог. Гэр бүлтэйгээ хань хилтэй хүүхдүүдээ амралтаа хөдөө аймаг орон нутагт явж байгаад ингэхэр нөгөө цэрэг бид нар ч нөгөө полит милитер ингээд ярьдаг юм аа. Бид нар цэрэг таамд байсан, ингэдэг байсан, мэтэр зоолж байсан, энэ юм байсан, ингэдэг байсан гэдэг. Тэгээд цэргийн найз таарахаар айгүй сонирмж бүр тосны хамаатнууд ч сүйд болоод байгаагаад илгээл тийм сайхан байд юм да. Цэргийн нөхрөл хамгийн сайхан нөхрөл дөө. Урлаг хэмээх урт замын уг суурь нь энэ оюутан театрын тайз. Уран бүтээлийн харгууд мэндэлж өөрөө зассан энэ тайзнаа тавигдах жүжиг бүрт гар өргөн оролцож байсан зоригтойч гэмээр жавхаатай үе тэрээр дурсан. Өдөлж, өндийж, эрийн цент хурч жигүүр дэлгэн нисгэд дэмэлсэн оюутан цаг сэтгэлд дэндүү татна. Би энэ оюутны театрыг нэг шатаачангаа алдсан шүү дээ. Манай дипломын нэг жүжиг болоод би Шиллерийн дээрэмчид жүжигийн Франц Борт тоглож ирсэн. Тэгээ сүртэй болох гэнэ багш байхгүй бид нар шилдэг дүрийн уралдаан болоод 3 сарын 27-нд миний төрсөн өдрөө тэр уралдаан жил болгон манай сургууль зохиогддог. Тэгэхэд бид нэр тэр уралдаанд ороход би тэр Франц Борт тоглоод бамбартаа орох хэрэгтэй гээл манай хөслөө найруулж ирсэн. Тэгээ бамбараа яах вэ гэсэн чинь салиарх нэг модонд ингээд даавуу хийж байгаа салиархын дүрээ шатаагаад тэгэл орчих гээд. Урд нь нэг удаа тийм бамбараа асааж явж үзээгүй байхгүй. Яг тэр шалгалтын дээр зэрэл нэг оюутнууд дүүрсэн тэгээд би яг тэр булгаас гардыг. Тэгээ нөгөө нэг асаасаа гэл тийм ингээл нөгөө чинь асахтаа ингээл дүүлцэн том гал астыг байна одоо юу бамбар чинь нөгөө олимпийн бамбар шиг жижигхэн барил төсөөлж ийсэн чинь
яг шалгалтын дээр асаасан чи дэрчин нүлэнгийн юм гал тэгээд асаасан юм чи явахаас өөр арга байхгүй энд хөгжим явцсан гэрэл өгцөн тэгэл явлаа шүү дээ. Энэ талыг ийш нь хөөдрүүлээд эндээс нь ийш нь миний явсан газраас хүмүүс хөөдрал тэгэл энэ дээр гарч ирээд энд унтраах зориултын юм том савтай устай хүн бэлэн байсан тэр маань тэр галнаасаа зогтаагаад аваачаа гэж авахгүй харахгүй. Тэгээд тэр дөгөө өөрөө шидэж унтраад тэр алдагдаж шидэгдсэн бол тэгээ шатгал байсан баг л та. Тийм рисктэй ажил хийж илаа. Тэр чатраа шатаасан бол одоо яана л гэсэн. Анчаар мод гэдэг тийм итгэв судалбар хийсэн. Тэр анчаар мод бол ингээл халаа тэгээд ингээл хамгийн гойж ял байж байгаа хүн өртөн тэргээр ингээд дамжуулаад үзүүлсэн тэр модны төрх байдлыг үл дажио гаргасан юм л да. Тэгэхээр энэ бол тухайн үеийн тийм нарийн мэдрэмжтэй фантастик хүүхд болох нь ойлгож ирсэн. Тэгэл энэ ингээд авсан. Тэрийн ч одоо ингээд гарч байна да. Одоо орон түмний нэгтэй жүжигчин болсон байх шүү дээ. Ер нь амби бол тайзан дээр гараад ирэхлээр тайзыг дүүргэж тоглож чаддаг ийм жүжигчин. Би бас Оросын театруудын жишээг мэднэ. Манай дараамын театрынхан театрч адилхан шүү дээ. Одоо тэр Лувсангой, Байдиггой эднэр гэл амьдралдаа нэг хэний ч нүдэнд өртгөөргүй нэг тийм бөхтөр өвгчүүлэл коридороор алхаж ил явдаг. Тайзан дээр гараад ирэхээр л одоо жавхалзаал тайз дүүргээд ирдэг. Тэр биеэр дүүрдэг юм байна л да. Хамгийн гол нь тэр сэтгэлийн тээш тэр дүрдээ орох чадвар, тэр дүрээ эзэмдэх, өөрийгөө эзэмдэж тэр дүрээ амьдрах чадвар жүжигчин хүн тайзыг дүүргдэг гэж ингэж боддог. Энэ талдаа бол манай амби бол гайхамшигтай жүжигчин гэж би шаваараа бахархдаг. Тэгэл оюутан байх чинь кино манайхаа орж ирэл манай ангийнхныг хараад ер нь пороб өгөхөд харж байгаа л ер нь жоохон болохгүй тэр нэг орон шаран тэгэл тийм ээ цэрэг зураг янз бүрийн тиймэрхүү ингээд харж тэр хамгийн ард би хамгийн ард суудаг гэсэн. Чи босоод босон. Чи кино өдөр дээр маргааш хөдөн цагаас очиараа гэдэг. Аа гэхэд хойшортой болж ирсэн чинь. Тэгэл манай бөөд би очлоо гэхэд надад авт нэлээд хэдэн очив шүү дээ. Гохын царайлаад бүгдээр очиад чи хоод ичээд зурганд ордог байсан. Тэгээд Black and White гэдэг нэвтрүүлэг том толгой жижиг толгой хоёр хийдэг байсан юм л да. Аль байж байгаа гадаа UB-ийн машин хөрөөд ирсэн байл. Гараад ирсэн байл нэг ийм ямаар ингэмээр байна гээл. Тэгэл завсраар нь хичээлийнхаа завсраар тийм юмуд хийдэг байсан л да. Тэр маань хүмүүст аягаасаа хүрдэг байсан. Мөрөөдөлтэй хүн хамгийн баян байдаг. Тэртээ 80-аад онд Дорнод аймгийн театрын тайзнаа тавигдсан нэгэн жүжигт туслах дүр бүтээж байсан хүүгийн сэтгэлд ассан дүл 30 жилийн турш бадамлсаар найрын ширээний ууц мюзикл болон дүрлцлээ. Тайзнаас дэлгэцнээс олонд танигдсан энэ сайхан зохиолыг дэлхийд гайхагдсан мюзикл хэлбэрт хувиргаж 3 давхар нүсэр тайзнаас үзэгчдэд хүргэж урлагт дутуу үлдсэн орон зайг нөхсөн жүжигчин амбигийн хөдөлмөрийг бахадмаар. Найрын ширээний ууц гэд жүжиг зохиол мегмар бод тэр хоёр ингээд яаж гаргасан байна л да. Тэгэд өөрөө жүжиг тавиад одоо ардын жишээ хан төмрөгөө мегмар нарангой хоёр тэргээр чинь ингэж гарч ирж тэгэд үзэг ингээд гарч ирснийг манай Доронт аймаг одоо Маамхүү найрлагч байж байна. Маамхүү найрлагч Доронт аймагт хөгжим дараа болгож тавьсан байхгүй. Тэнгүүд орцсон байгаа ч би тэнд байжсангүй жоохон хүүхэд яамны тэндээс харж хат маш их баярлж ирсэн байхгүй. Оркестр амд оркестр суугаад тэгээд хөгжим дараа болгоод тоглоод Доронт аймаг оркестртэй юм чинь одоо ч байж байгаа оркестр. Тэгээд тэнгүүд тэнд маш их баярлаад тэнд манай алдартай жүжигчин Бароноогоо Дамжсарангой хоёр нөгөө самдан дорж хоёр тоглоод тэгээд Доронтынхан бүр домог болгоцсон хөдөө барид хэд тоглосон тоглоод тэр театрын жилийн орлогыг хийждэг гэсэн зөвхөн тэр жүжигээр хөгжим драмаар найрын ширээний ууцаар тэгээд клүүсэндээ хамт тоглодог байж маш их нөгөө жүжигч нь яг тэр самдан дорж хоёрын хэсгийг клүүсэнд өөснөө зогсож үздэг байсан байхгүй. Бид нар ч гэсэн яг би тайзан дээр аавах юм туслаад ингэ байж хатаач үздэг байсан. Тэгэл би Нацамаа гараад энэ говийн зэрэглээг харсан. Би урд нь тийм
жүжигний яг энэ анх дагч нь гэдгийг мэдэхгүй л байсан байхгүй. Тэгсэн чинь эргэж ирээд өөрөө энд Улаанбаатарт нарийн ширээний уулзыг кино болгосон. Одоо кино байдаг. Тэ? Тэр кино хийцэн байжсэн. Тэгээд ингээд жүжиг драмаар тоглолцсон. Хөгжим драм болгоцсон. Кино болгоцсон. Одоо юу хэрэгтэй гэхээр би нэг л энд ийм чинь миний мөрөөдөл байсан байхгүй нэг мөрөөдөл явдаг гэсэн. Энийг мюзикл болгоё. Тэгээд сая өнгөрсөн жил нарийн ширээний уулзыг мюзикл болголоо. Хонгорын чийж гисэн бас хэлэг үгийн цорай тулан дамжуулж Анзаараад байгаа 3 давхар театр гэж ярьдаг бид нар сонссон. 3 давхар театрыг бол хүмүүс үзээгүй байсан. Тэгээ би соёлын төвөргөнд 3 давхар театр хийлгэсэн. Би Эрдэнэ зааныгаа ураад Эрдэнэ заа маань надтай хамт битээ би мөрөдж исэн самдандаа тоглож дорждоо Эрдэнэ зааныгаа урьж гол нь Эрдэнэ заа маань Гандуур багшийн шавна. Энэ хэлдэг хагавал болохоос өмнө энэ хэдэн хоноо аваад эрдгэн нутгаруугаа боц. Маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 давхар тайзтай нарийн ширээний уулзыг мюзикл болгож тоглож ингэсэндээ би маш их баяртай байдым. Тэгээд энийг өшөө гоё засаж цаашаа ингэ хүртэл энийг өшөө цаашаа одоо юу болох. Энэ бол Монголын сонгодог юм аа гэж л хэлэх гээд байна. Тэгж батлуулах гээд байгаа юм л да. Үзэгчдэл батлана ш тэрийг тий. Энэ алтан медалт нэг л харагдаж өгөхгүй оргоод авч юу гэдэг. Йоо. Араа гоцнод руугаа гүгөө явсан гэж байхгүй. Өчи юм аннаас хадаа тухтаж сэтгий тэлэх утгыг цааваа байхгүй. Юу дөрцөн байгаа юм байсан бол юу гэж хэлэх байсан бол. Амаанхуугаа хэлэхдээ биднийг яхаа урамшуулжлаа. Алтан медальтай хуцгээл тоглоод байдаг. Тэгтэл би өнөөдөр алтан медальтай хуцаа амьдаар би харлаа гэж байгаа байхгүй. Хуц маань гарч ирээд эм хоньноотойгоо салхаас шигээл тэр чин дуулж хуйлаад эмгэн л дарамтуураг явагдаад. Тэгээд 30 жилийн дараа тоглоход инээхүү гэдээсэн байхгүй. Эхлээд эн чинь маш их юм хэрэгцээ. Би маш их мэрэгсэлтэй тулгарсан. Яг тэгвэл өнөөдөр инээхүү. Алтан медальтай өртөө царна. Олдож болох шүү. Чи яаж явах гэсэн? Арай гадаадаа судалдаж авчих гэж байгаа юм биш үү? Хөө яадаг гэж дарах мэн. 30 жилийн дараа тоглоход өнөөдөр инээсэн байхгүй. Хэдэн хоньнд яасан юм дорч. Чи дахиад судлаа хэлэх гээд байна. Яадаг гэж дорч хэдэн хоньнд байж магадгүй гэж бодогдоод байна л да. Зүгээр бодогдчих тал бодогдоод. Тэрэнд их баярлсан. Тэгээд яг л тэр хэвээрэн тоо. Ерөөсөө өөрчлөж болохгүй юм байл. Бид нар өөрчлөөд ингээд үгийн өөрчлөлт ингээ ихээр. Тэгээ өнөөдөр орчин татаад яач ихээр хуцаахаар явхад уцаар дуучих шүү дээ. Нэг хуцаа авэдрэл гэдэг чинь үстэй. Эсвэл энэ гараад энэ юуны цай авэдрэл гэдэг хүмүүс сонирн биш байхгүй юу? Тэгтэл яг байгаагаар нь яг тэр он жилдээ яг тэр тэгэхээр өөрчилж болохгүй нэгсэн тэр сонгодог л гээд байгаа юм штэ. Тэ? Тэгээд өнөөдөр 40 гарцсан хүмүүс манай зэрэл дотоод тэр үгийг өчөөд хөөе. Энэ 30-ны мах чи идэж болдгоо байсан юм уу? Би асуусныг би сонссон. Тэгэхээр хэрэгтэй л байгаа байхгүй тий. Гэвч одоо энэ үлцэн хэдэн яах вэ? Хүүгээ гацаргийн яаж урлаг тэр дундаа хошин урлаг. Арт түмний дотнчлон нэрлэлдгээр амби химэх жүжигчний гол тодот хогчно. Хошин урлагийг амбигүйгээр харин жүжигчин амби амьдралаа тайзгүйгээр төсөөлж чадахгүй. Алиалагчин дүрд хувирч тайзнаа гарсан анхны үзүүлбэр нь амжилтгүй болж урам хугарч суусан цагаа дурсахад хөвгчлээ. Цагаа олсон урам бурмаас илүү амттай байдаг. Урлагт дөнгөж соёолон байгаа нял хургамлыг гიშгэгдэн өнгөгдөхөөс аварсан урмын үгийг найруулагч Бадрууган агсан соргог мэдэрч хэлж байсныг одоо ч мартдаггүй юм. Дүү минь чи хизээ нэгэн цагт мундаг жүжигчин болно хэмээх тэрл сайхан үгсийн биеллийг тэрээр биеэрээ үзүүлж явна. Энэ тайзан дээрээ тоглоход их дулаахан байд. Одоо ч тоглоно, өшөөч олон жил тоглоно. Энэ тайзан дээрээ ирэх болгонд бид нар өргөж дотроо ингээд тайз бидний одоо яг гол лаборатори юм чинь
энэ дүүрэн зэрэгтэлтэйгээ харьцдаг яг гол энэ шугам. За, наад зүйл бөө хийлэн болгоно. Наадаа зүгээр хасаг. Яаж юм бэ цагаан өдөө улаан яаж байгаа. Хошин урлагийн миний анхны тоглолт гэхээр өнгөтийн нэт 5. Өнгөтийн нэт 1 2 3 4 гээл 5 гэхэд бид нар төгссөн байсан. Тэгэхэд Үлзийхүү Хүслээ хоёр маань анх урьж тоглооч гэл. За тэгээд аав минь би тийхэд ангив та хоёр минь сайн сууж байгаа үстэй. Би хадуу газар манд болчихсон шүү дээ. Шүн тийм үү шоошон газар манд авч чинь. Хадуу манаас түмбич чон гадар дөрөж. Бүх амьдрал маань энэ толботой. Ерөөсөө бидний амьдрал анх бидний айн жилтэйгээ танилцсан, үерхсэн тэгээд бүгдээрээ гэр бүлгүй байсан. Тэгээд оюутан байхдаа нийлцгээл зан зангаа авцгаасан, гар нийсэн тийм нэг 10 хэдхэн л хүмүүс юм да. За минийхөө ээжийнхээ өрөөнд орё мэдв аа. Хоёул ээжийнхээ өрөөнд ороо. Тэгээд дөрөөнөөс хойш ингэ. Тэгээд энд бид нар хэд дүүргэснийг би таашгүй төр хийсэн. Тэгээд нэр нэг зэрэл маань хэд вүлээ, соёлын дүүргэний зэрэл хэд вүлээ, хэдэн жил тогссон байлаа. Тэгэхээр чи нэг зэрэлд хэдэн хүн ирэх вүлээ гэлээ. Тэгж гоё хүндэтгэж биднийг үзэж өнөөдрийг хүрсэн. Цаашаа ч үдсээр байгаа. Тарган сайхан уу? Тарган сайхан дөрдөө шахаа шихүү. Монгол цоо. Мэдээ Чайна. Одоо амби нөгөөдхөр ингээл гараад ирвэл болохгүй шүү дээ. Миний хувьд тийм учраас амби шал өөр болж өөр жанраар тоглож. Тэгтээ элгийн гөшөн. Манайхан ярьдаг байхгүй манай тоо бидний Эрдэнэ зам юмсэ манай ингээл үрлээ боё бид нэг нийлж ярьдаг байхгүй манай аль ярьжаад хэдүүлээ нэг элэг гөшөө минэд л хэрэгтэй байна гэл. Одоо хэдэн 7 хоногийн дараа тоглох гэж хэл тэгдэг байхгүй. Элэг гөшөө гэж байгаа байхгүй. Элэг гөшөө гэдэг чинь юу гэсэн юм бэ? Тийм. Тэг чин манай 3 мондог байна штэ. Заях соох бачгаах 3. Тэр 3 бол гуруулахнаа гараал тийм үстэй. Гуруулахнаа гараал